За сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ 7 хоногийн мэнд хүргэе. За Монголын үндэсний бүхий холбооноос зохион байгуулдаг одоо хүчтэйгийн барилдааны албан ёсны онцгой эрхтэйгээр шууд амжилт үзүүлдэг энэ телевизийн уран бүтээч хамтлан за мегмар гараг бүр үзэгч та бүхэндээ 7 хоногт одоо зохион байгуулагдсан барилдаана томилоо хүргэдэг бүхий өрөө нэвтрүүлэг өргөхөд бэлэн болсон байна. За ингээд бүхий өрөө нэвтрүүлгийн 10 дахь дугаарыг одоо хамтран хөтлөгчөөр үндэсний бүхий улсын тайлбарлагч Наранбаатар ах маань хүрэлцэн ирсэн байна. За нэвтрүүлгийн одоо барилдааныг томилж аналист хийхээр Монгол улсын хүчит зан мөнх сайхныг өсгөхөөр Монгол улсын чинь Монгол улсын гавь тасгалжуулагч бүдээ газрын адиах өгч нар хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэндээ. За өнгөрсөн одоо 7 хоногийн амралтын 2 өдөр тэрнээс өмнө Баасан гарагт сумын цолтой болон залуу хүчтийн барилдаанаар эхэлж 5 дугаар сарын маань барилдаан олонтой хуваар шахуу ингэж эхэлсэн. За хамтдаа тэгэхээр шууд барилдааныгаа томилоод эхлэе явах уу? Ер нь өнгөрсөн 7 хоног цаг одоо бас явах л томилсон дэрэлт шууд тий. 3 барилдаан байгаа юм чи тий. За томилох барилдааныхаа нэрсийг хамтдаа харцгаая. За 5 сарын 2-нд Баасан гарагт сумын цолтой болон залуу хүчүүдийн ээлжид барилдаан 5 сарын 3-нд Бям гараг Чингэлтэй дүүргийн түүхт 60 жилийн ойд зөрүүлсэн Чингэлтэй архины гişиг улс аймгийн алдар цолтой 128 мөхийн барилдаан 5 сарын 4-ний Нэм гарагт Ховд аймгийн Чандман сумын 100 жилийн ойд зөрүүлсэн тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Эжийн Мөнхбаатарын нэрэмжит мөн улс аймгийн алдар цолтой 128 мөхийн барилдаан зохион байгуулагдсан. За хамгийн эхлээд сумын цолтой хүчтийн барилдаан руугаа орох бах. Хэд дэх барилдаан бэ? 125 гэсэн үү? 5. За 6-гийн даваанаас харуулж байгаа маань бүтэн барилдааны тойм бол НТV телевизийн эфирээр бол давтагдаж гарч байгаа. Нийт хэдэн сумын зам барилдлаа? 544 сумын зам. Ер нь дунджаар нэг 544 за 600 төгчд байсан барилдаж байна да. За гантулга зам 6-гийн даваанд гоцсон мөргсөн байна. Даваас их сайн барилдаж тэ. Эрдэнэчэр чинь нямд орж танаад саран цагт Баянган болдоотрыг шатлуу цахны зэндэж өсвөлийн их юм тий төр утга тоноод цагаан бол Аранга батд нэг 60 бэг түмэн зөвлөж тоноод Энэ өдрийн барилдаан дээр энэ Аранга Батэрд нэг жодоогийн залуу гэлөө чөлөөт хийх гэсэн та. Батэрд нь сайн барилдсан юм шүү дээ. Манай Төвчин зааны шав 74-т чөлөөт нэлээ жил барилдсан. Чөлөөт олон жил барилдсан. 17 үлдээд ганаа шүү хийлцсэн юм. Сүүжин гимтэл хүртэл аваад нэг хэсэг завсруулс нэлээ задарсан бил тэр одоо цаана барилдаж байна да. За нэг шийдэл саран цагт Баянган болдоотор болт юм а тий. Энэ Монголын Шалдээ суудаад 100 донгороод. Энэ цагаан манд Батэрд нэр юм шүү. За мушиг. За зөрүүлээд өөрийг нь үлдээ өмчгчлээ. Суудаж мушгаан дээр нь зөрж мушгаад. за эндээс ерөөхдөө жаахан таавар эвдээд цагаан мандыг бас л түрүү үзүүрэл гэж Сумын харьяад сумын зан ам ихэнд нуусангүй ер нь хүлээсэн юм байна. За ингээ сугдаа мушигсан гар туулаад зөрөөд өөрийг нь Өөр асуу мушигсан. сайн л ашигсан юм тий. Цаад хүмүүс их сайн байгаа юм байна да. Голтон төрөв. Төрөв юм. За зөрөө сугдсан энэ дээрээс мордоо явах юм бол мордоод мушигсан. Луга талдаа мар. Шулганы барьцыг тавьлаа шатцсан. За Гоолт аймгийн зөрүүж байлаа. Төрөв намраас ч бас нэг шүгүр чадаагүй байх шүү. Тий. Өдрөөр сайн барилдсан юм байна да. маас чин чихтэй юм бярта залуу байлаа шүү. Тэгээд дэлгэн гэдэг шиг дэс наруулаад тавьсан да. Чадлаа юм уу? Чадлалтай юм уу тий? Энэ юм дөрж байна. Юм дөрж юмралтай байна. Сав даваасар хоёр. Энэ төвөрөг цомод их сайн барилдаад байсан шүү. Ер нь бас бэлтгэл тун дажгүй. Даваас өрнө. Тэгээ энэ хавар бас тун дажгүй юм уу? Энэ даваас өрн Ганбаатар аслангийн хамаатны удмын хүн шүү те. Тийм гэдэг тий. Бүрдний. За даваас руу харин Төвөрөг цомын барилдаанд бүрднийг хүрэл авахд бас багаас нь л сайн барилдаад байна. авч байна. За тунааны хоёрын барилдаанд Ярданбек мордоод морцсон. Түмээ.
Эрдэнэ Нөмжрал. Төмөр очрын Нөмжрал. Тонсоо 2 өөх юм биш үү нэр чинь тий? Төмөө ер нь л тэгэл 5 6 7 8 гээл дан тунаа явцсан. Сумын зан дотроо төмөө чинь 90 багтаа байна. Тэгээ тунаад явдаг. Аранга Цэнхрийн Батэрд нөндөө цаатлах нь. Бүрүсэр юм уу? Тэ бүрүсэр. Хадиагийн бүрүсэр юм байна. Барилдааны эрт цөөхөн боёц орон нутагт амьдардаг залуу юм л шүү дээ, тий? Тэгээ Эрдэнэт байдаг л л дээ. Их барьтай залуу байсан. Ер нь бас нэг сумын зан нэг цаашаа дээш үзэхэр болцсон байсан баха. Ер нь аль хэдийн бүрүсэр шүү. 2016 оны үед л ер нь залуучуудаас сайхан барилж байгаа юм сайн зал байсан. Саяар сайн барилдсан юм байна. За 7-гийн даваа. Гантлаг даваасрангаад бүрүсрэн мөргөлд Ямдэрч төрөөгөө саран цагт Батэрднийг аваад Чадал Нөмжрал 2 тунаад. Чадлот их сайн байх шиг байсан тэгээд тонж онсон юм байна те төмөд. Би 16 оны намраас хойш яг алгасааг байж байгаа энэ хөрөлтэй нэг үл яг сүүлд нь нэг тоомлж харж илаа. Өөр юм биеэр үзэг болохоор ган толгойн барилдаа байх шиг юм те. Даваасранг баруун талд цай өгөхгүй. Яг гараан дээр ингээд дайруулж бас хэцүү шүү хандлага. Ер нь яг хөрөөл дайрах юм бол хэцүү шүү дээ. Энэ дотлогыг тогтоогоод барилдчихвал бас хүмүүс барилдах шиг гэдэг. Яг энэ нийгэм дахин явдаг энэ баруун хонгодоо хэтрүүл хэцүү. Саран цагт. Цэнэрийн барилдах сонирхолтой болсон. Энэ урдуура талавчилж гүйлгээд тэр ингэж хөтлөөд алсан шуудахтаа суулаад дагаж хөмрүүлээд уншчихвал ингээд одоо энэ дэр гар ургалаад ургалахаас өөр нөхцөлгүй болсон. Баруун даваа ихтэй юм. Сарангийн зүүн гарч байгаа дахин дөрөгтгэл гаргаал ирдэг. Цаад хүн босноо чөлөө төрөлдөг сайн болохоор хэцүү юм л да. Тэр ихний давталгаар ер нь бол ямар ч нэг аваа явчихдаг шүү. Нэг ингэж чирж гүйж хүнээсээ заа гаргаж хөндөрөөд тэгээ дутуудгаар нь дахиж өндиж бас нэг чирж гүгээд саран зөгтийг тэгээ очиж хөмөрч Алсан шуудаг бас авч байгаа. Яа, энэ л бас барилдаа нь бас мундаг ухаалаг залуу шүү. Энэ бэртээ хүнийг ингээд хойдуулаад зүрдэх юмдаад. Ойдан дээр өсгөөд одоо мэдэндээ жаахан таталт шуудганы таталж жаахан дутсан байна уу? Тий. Чигээрээ татсан байна тий. Жохон тойрол татсан болоос. Төмөөс гоё мэдэрч. Шуудганы таталт. Дохоогоор дарж өгөөд шуудаг сайн татж ирэх юм бол давалж уйдаж ирнэх сайн ороод. Хэцээрээ явсан байх сая л тий. Тий. Хэцээр явахаар яг гаргаад тэг мэдрэл голлоо дайрчлаа да. Ингээд давуулаад гуйтахад тэр хөлний барил ямар байх вэ? Энэ баруун үл жоохон цөмөрчгөө тэн дээр нь очоод. А зүгээр одоо ер нь гуйдж байгаа хүмүүсийг харахад манай Бацэрэг бол зүгээр хөлдөөгөө шийддэг шүү дээ. Самби Лотын Бацэрэг. Тэг Лутын Бацэрэг давуулаад зүгээр бүр хөлөө жихэж байгаа хөлдөөгөө оруулаад гаргаад ирдэг. Ер нь баруун руу зүүн рүү болоо хөөж байгаа гэж байна шүү дээ. Тий. За багш бол яг харцал байна л да. Тэр шуудганы барьц дутж байгаа. Шуудганы барьц татаад тохоогоороо дараад ингээд зөрүүлчих юм бол ер нь тэгэл унжаал харагддаг юм л да. Гулайг сайн орж гардаг. Лутын Бацарг чинь бас шуудганд хүрэхгүй зодгны барьцтай элэг үсэн дээрээс бас давуулчих тийм ээ. Ерөөс багасаа самп барилдсан, самчуудаа барилдсан. Тэгээд үеийнхэн дотроо өндөр нуруутай байсан. Тэгээ багшийн зааж өгсөн мэхэл байсан байна л да. Элэг үс тосож аваад давуулчихдаг шүү дээ. Ер нь өгчөөд байгаа. Их өвөрмөц. Тэгээ хөлтөөгөө өвдгөрөө ингэж олоод гаргаад ирдэг. Бас их өвөрмөц давуулдаг. Дамдын багш нэг ярьж байсан. Ер нь самбын давуулж гуйдаг бол гүржүүдээс гаралтай гүрж давуулан гуйдаг гэж хэлдэг. Гүржүүдээс гаралтай гүржийн үндэсний бүх чинь тэр тонгордог давуулж гуйддаг тийм механизм байдаг шүү. Тэр давуулж яг л самбын давуулталтай. За төрөвтэй юм барилдаан дээр бас алдаа оноогийн ус ярилцж байна. Үргэлжлүүлээд одоо чи 8 даваа. Ер нь нэг 7-8 дээр эрэмтэй хүн хашигтай шүү юм заа. Яг юм жохол ус хойд ингэж хийлждэг. Ган тулгач 2 хийлцсэн үү? Харин тэгсэн байлээ. Тэгээд сүүлийн гур нь бол тойрог юм байна тий. 2 хийлсэн тохиолдол би санахгүй юм өсгөө санаж байна уу? Клиник барилдаа дээр 2 хийлдэг.
Яалтчгүй. Сумын зан дээр бол тийм тохиолдол гараад 3 биений тойруулж байсан л да. Ширчүү Наранбаатар дөгрөө гуруулаа тойрч өрөлдөд тэгээд аварга дотруулж байсан. 2 хийлэл нэр өзөтрөнд үлдсэн гэж байсан. Энэ хүнчнийг лавхын их шүүгэл хийдэл гэж боддог. Тэгээд бүр төрүүлсэн юм байна тий. Яг н гараа хэцүү. Нөө даншиг наадамд ярьдаг өстэй. Хийх тухай. Тий. Тэг бүхий асруудаар морьтой тойроо явж идэг. Тэгээд айраг цагаан уудг юм уу, мартдаг юм уу олдгоо. За хийлүүл гэдэг гээд. Зарлахад хэцүүлдэг гэж байна. Хэн хаана уур мэдэгдэхгүй шүү дээ. Ямар цагаан олгоор зарлчих биш. Хөрөөсрөн түмэг давж байгаа. Илүүрийн барилдаа бас удсан баг шүү. Нилээ удсан түмэн 2 гарын шүрмэс чих татсан хурууны боолтууд Тэгш өрц юм уу ер нь? Зүүн тэгш. холгой болохгүй байна гэд гарч чадхаа болсон баг. За энэ дэр ийм барилдаанууд л ер нь бол болсон. Гантлаг Батэрдны хоёрын барилдаан бол удаагүй, нөгөө хоёрын барилдаан бол жоохон удсан юм барилдаан болсон доо. Ям дээр шууд хийлээд 3 төлөвч байгаа юм даа. Гамтгалгын тэр Батэрднийг хөндлөн нэг нэдэрж байгаа бас их гоё техниктэй таазаараа нэдэрж байгаа биз. Тэн дээр нэг хүн гэмтэх юм байхгүй. Гэхдээ нэг юм илдвэрдээд Ганжиндаа тийм байдаг шүү дээ, тий. Дахиад харуулвал За 9-ийн даваар гарах нь хариулагч. За гантлаг зан 2 дахь хог цөмөрсөн. 5-ын даванд бас нэг ам юу батсан юм шиг л тий. Дахиад Тэгсэн. авахсан гэдэг нэг сонирхолтой Тооны шүү. алтаа гараад. нэг хүнээ дутуу битсэн. Одоо зөв нөгөө бүгд онлайн л байж юм байна тий. Алдсан юм шиг байлаа. Хоог нь гайгүй. Одоо цэргийн наадам чинь туудахгүй сарын дараа болно. Ням дорж ган тулах галын залуучуулж одоо цэргийн начин, цэргийн харцаг 256 чинь цэргийн харцаг гэж цол байгаа шүү дээ. Тэгээ дараа нь сарын дараа аймгийн наадам гээл. Ер нь өсгөөд харцаг дээр байгаа тэгээд ийм нефт барилдаантай ер нь дөрөг мэх болгоныг нь сурсан хүн шиг л шүү дээ. Зүүн хавираа бусгаа өөрөө их гоё тийм зөрөгтэй. Хөдөөчмөнд дэд төгссөн юм уу? Тийм болов. Нэмдэрч. Ер нь улсын наадмын бэлтгэлэн дээр өрөөнд нь хамт гараад идэв шүү дээ. Нэмдэрч. За үзүр төрөө. Гарынхан торгон цэрэг байх нь тийм ээ. Хоёр. Сархны жив баг шүү. Захын улс аймагт үлдсэн сумын зам бас үлдэж байгаа юм байна. Хэдэн жилийн өмнө Напагийн судалгаанд байгаа юу? Пүрүүгард Чимдондоо 2 гэлөө захын Чимдондоо Скватер 2 үлдэж. Скватер 2 гэлөө. 2 сумын заны барь Хайдуудаар Скватер 2-оос үлдчихсэн тийм. үлдэжсэн гэдэг. Хэн 2? Скватер Дани Батэрд нь 2. Үзүү төрний барилдаан болгоо ярилдаа байдаг тийм. Тал соёлоо. Энэ мэхэнд өсгөр зан ер нь ямар нэр өгөх вэ? Босгаал гэх юм болов. Одоо босгаа нэг төрлийн босгаа мэх штэ тийм ээ. Ховор дуу. Зарим хүмүүс солбон хөнтрөө гэж яриад байгаа тийм. Болох юм байна тий. Одоо энэ Монголын начин Хэн хамгаалан дийл байгаа штэ тийм ээ. их эвгүй юм бэлээ. Яг шагаан дээр хүч ордог. Би бас бэлтгэл дээр босгуулж ирсэн юм бол Шагаан дээр яг хүндийн төвөрч тэн дээр даралт ирж тийм үү? Их даралт ирж байна. За сумын цолтой болон залуу хчүүдийн барилдааны 125 дахь удаагийн барилдаа. Тоймлол юм болсон. Эндээс онцлох барилдаан ер нь аль барилдаан вэ? Таавар эвдсэнг бол одоо Батэрд нь байна тийм ээ. Аранга Батэрд нь цагаан бандыг, Саран зөвхөн. саран зөгтийг шид доогоороос нэлээд бүжиг нь улсан чинь. Батэрдний чинь зарим нь танихгүй байгаа чөлөөтийн хүн. Тэгээд би ч гэсэн ихний 1 2 3 даван танихгүй сүүлд 4-өөс эхэлж таньж эхэлсэн. Жин нэмтсэн, задарсан. За өөр нэмж ярих. Сумын начин нөгөө овсын банд чи хэмлээ өндөр гамболд орж ирсэнгүй те. Гамболд орж ирсэн бол бас барилдаан жаахан өөр болно.
гэж харж байсан да. За бусад ер нь сайн тод магнаас байхгүй. тод магна байхгүй, Гамболд Төмөн Түмнээс тод магна 3 байхгүй. Тэр 3 байвал бас барилдаан жах өөр болно. Амархуу доор ус итвхээр тэгсэн. унсан. Итвхээр шийдсэн. Өөрөө 5 даванд хуудсан гэжтэй нэр. 5 дээр үү 4 дээр үү? 5 дээр байсан. 5 дээр. Итвхээр барилдаан шийдэгдсэндээ тэр зодог барьцны бас гадагшаага гарсан барьснаас болсон баг. За иймэрхүү 4 сумын зааны дээшээ шүгрээгүй учраас барилдаан жах өөр болсон. Зүгээр саяны нэр дурдсан 3 сумын зан амархуутай 4-тэй байсан бол Батэрдний барилдаан бас арай өөр болох магадлалтай юм тийм ээ. Завхны сумын заануудын барилдаанд ч одоо завхны 2 бүх үзүр төрөнд үлдлээ. Өмнө нь Улс аймгийн цөлтөө өгчүүдийн барилдаанд бас завхны өгчүүд үлдсэн. Тэгээ завхны 2 дэвжээ маань одоо нэгдээд. За дээрэс нь бас Баян хонгор бас 2 дэвжээтэй байсан. Тэр нь нэгдээд. Тэний эв нэгдэл хаана байна? Тэнд л одоо амжилт гардаг гэдгийг л одоо харуулж байна да тий. Нэгдлээ гэсэн одоо бэлэгдлээрээ ш тэр нэгдлээ гэсэн одоо сургаар л өгчүүдийг сайн барилж штт. Тэгээ багш бол одоо Монгол улсын гавьяа тасгалжуулагч. Намайг хүүхэд анх орж ирж байхад л одоо аврагын тэмрийн дэд сургууль эд барилж байхдаа багшилж ийсэн. Тэгээ багш бол одоо Эв Монгол гэж их гоё нэртэй. Одоо дэвжэнэсэн. Багш дэвжэнийхээ талаар нэг сонирхуулаач. За би авраг дээд сургуульд 25 жил багшилсан. Үндэсний өвхийн багш. Тэгээд сүүл рүүгээ бол тасгалжуулалтын онол, боловсрол судлал гэдэг онлын хичээлүүд ороод сургалтын дараах одоо магистрийн сургалтад давхар хариуцсан явжсэн. Тэгээ өнгөрсөн жил ажилласаа үндсэндээ бас чөлөөлөгдөөд, чөлөө хүсээд тэгээд клуб байгуулад тэгээ Эв Монгол гэж нэлээд бодцоод тийм нэр өгсөн. Яг одоо учир юу юм тэгэхээр бөхч бай, урлаг, уран сайхан, улс төр, нам за одоо хөдөө хот хоёроос тийм нэг талцал Монгол хүний дунд бий болцсон. Хаан 2 хүн байсан чил талцчээд, хориулаа байсан чил эвдрэлцчээдэг. Тэгээд энийг имийг бас нэг аюулгая манай бөхчүүчний хэсэг бас талцаад баруун зүүнээрээ одоо харин энэ шинэ магалжив тэргүүн бол сайн хумж асуудлыг шийдэж сонсож хажтайхан боллоо шүү дээ. Одоо ингээ хүн чинь юмыг амархан мартна л да юу илээл гэж бодож байгаа баг. Сая 18 19 онд чинь бүхий өргөө чинь төвчигдэл ямар хэцүү байлаа. Тэгээ олон талаас нь бодож байгаад ер нь эв түнжинтэй байх, эвтэй байвал тэгээд болно гэсэн үгнээс Эв Монгол гэж юм нэр өгсөн. Зарим хүмүүс сайхан нэр байна, гоё нэр байна. Сайхан нэр байна. Тэгээ багшээ сонссон бас гоё. Тэр ихтэй нөгөө тайлбар дээр бас завсраад ярилцж ирсэн шүү дээ тий. Тэгээд би бас асууя да. Олон нийтэд бас багшийг нэг ярих байхаа гэж бодож ирсэн. Тэгээд өнөөдөр асуулаа л да. За баярлалаа. Харин манай завхны 2 дэвжээ бас нэгдсэн. Завхан дэвжээ бол анхны дэвжээ. За дараа хожуу дайн дэвжээ шинээр байгуулагдсан. Бончиг домд гард тэргүүтэй. Тэгээ одоо буцаад ер нь нэгдий барья гээд Нутгийн зөвлөлийн даргаас санал гараад нийлж байна. Нэрэн дээр нь харин би нэг жаахан тиймэрхүү л байгаа. Завхан дайн гэдэг нэрээ жаахан өөрчлөлт ямар Баян хонгор бол гоё нэр өгсөн байна. Гоё нэр өгсөн. Тэргүүн богд. Тэргүүн богд. Хонгор нутаг их богд гэдэг 2 дэвжээг нийлүүлээд тэргүүн богд болж байгаа. Тэгэхээр манайх бол одоохондоо яг жоохон өнгөцсөн нэг бас нэрийг бас бодох бах. Завхан дайн гэхээр сайхан нэр. Гэхдээ уялдаа. Энэ нь уялдаа гэж юм байх тийм ээ. Булган хангайг бол гоё уялдж байгаа үстэй. Уялдааг нь бодоод нэрэн дээрээ бас бодмоор энэ миний санал шүү. Тийм саналтай байгаа. Одоо 5 сарын 18 байна уу завханд дэвжээний одоо 2 дэвжээ нэгдсэн хамтарсан барилдаа нээлт маягийн юм хийн гэж сураг сонссон доо. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсай компани. Mobicom корпорац энгийнийг ухаалгаар.
Ориглон брэнд, Ориглон амьдрий. Ногоон усан үзэн Muscat Grape шин төрөл худалдаанд гарлаа. Rio Tinto Group-ийн олон улсын үйл ажиллагаанаас танилцуулж байна. Quebec дэх Титаны үйлдвэр. Rio Tinto-гийн Канад дахь нэн чухал эрдэс металлургийн цогцлбор 6 үйлдвэр нь 100 хөл бөмбөгийн талбайг хамрах хэмжээтэй. Үйлдвэрлэлээс гардаг титан өндөр температурт тэсвэртэй тул эс хөнгөц сансрын хөлөг үйлдвэрлэхэд нэн чухал юм. Мөн цэглээн станцад өрнөөр хэрэглэгддэг энэхүү түүхийдийг боловсруулж хүндрэлтний хөгжил дэвшилд том нэмрээ оруулж байна. Rio Tinto. Яагш наваас ирээсэй. Танд үзүүлэх зүйл байд. Аваад байгаа юм. Өндөр зэрэглэлийн гейминг процессор, оновчтой сайжруулах технологи, хэд ачаалалд үл унтрах зай бүхий Zenobia бэлэн боллоо. Нэг гонхон байна. Хүн дутчаа болдгүй. Ганц тарчгүй. Supreme аккумулятор. Бүгд найрамдах Солонгос улсын номер 1 аккумулятор үйлдвэрлэгч Seban Global Battery компани шилдэг бүтээгдэхүүн Supreme аккумулятор. Автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан Монгол орны эрсдэс цаг агаарт ашиглах тохиромжтой бүгд асаах чадвар өндөр тэтгэврийн удаан эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн. Монгол орон даяар шунлаг компани бүх салбараар нийлүүлж байна. Дуусах шгүй эрч хүч Supreme аккумулятор. Үнэний 100% цэвэрсүү, дээжсүү. Rio Tinto Group-ийн олон улсын үйл ажиллагаанаас танилцуулж байна. Хөгжил дэвшилд хамтдаа хүчээлэх Rio Tinto Group 150 жилийн түүхтэй Rio Tinto Group нь хөгжлийн суурь болсон үйлдвэрлэгчидтэй урт хугацаанд түншилж ирсэн. Тухайлбал Азид бүгд найрамдах Солонгос улсын POSCO, Японы Nippon Steel, Marubeni, Америкийн нэгдсэн улсын Tesla, Европын BMW, Ford, Inobat зэрэг салбартаа тэргүүлэгч компаниудад дэвшилтэд аргаар энэ чухал түүхийдийг олборлон нийлүүлж хүндрэлтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Rio Tinto. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлай компани. Alkaline шүлтлэг эрдэс тус. Апу компани. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлай компани. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Дээжсүү монголчуудад зориулав. Хялбарвэла Момпей. Бүхий дэмжээдүүд маань бас энэ улсын наадмын өмнө энэ хавар бол нэгдэж нийлж байгаа, хэмжилтийг хэрхэмлж байгаа бас ийм сайхан үйл явдлууд болж байгаа. За өргөжлүүлээд өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулагдсан Чингэлтэй арх нэг шиг улс аймгийн алдар солтоо 128 бүхий барилдаан руугаа хамтдаа орё. За 3-ын даваанаас эхлэх график харуулж байна. Зүүн барууны магнат Хинти Аранга 2 арслан магналж гарсан. 21 улсын султан содгосон. Онцлогчтой ам юу нэ? Нэг хэсэг чинь бол энэ аймгийн цолтой бөхчүүд улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд ам авдаггүй байлаа шүү дээ. Үлдсэн хэдийн хооронд нь тулгадаг байсан. Одоо бол Улаанбаатар хурцл ам аваад энэ бас нэг тийм нэг бүхэн эрх, хүний эрх талаас бол их зөв юм шийдэгдсэн шүү дээ.
Адилхан л одоо би улсын цолгууд гэсэн аймгийн цолтон дотроо бол хурц бодрангуй байх юм бол бас нэг 3 5 7-оос ам аавна гэдэг. За энэ хэний барилдаа юм байна. Магнаа наачтал гараал Төмөрбаатар сувдад дайраа. Энэчээс үлдээ ингээд дагуулангууд нь сэжиж хонгодоо маяг юм болоод өөрийнх нь хэлжсэн байна да тий. Төмөрбаатар өөрийнх нь дахимдаа маяг юм тий. Тийм байна да. Сэрэг морддог. Хутгаад тэгэл ерөөсөө хөдөлгөөн зогсохгүй л явж байгаа юм л. Хоёр хөл солиол баруун хутгаал зүүн мордоол дайраал. Энийг одоо их спортоор тодорхой хэмжээнд 3 ч бай 5 жил ч бай суурилсан бөхчүүдийн барилдын сэрэг за самжуудаа Зоригтбаатар харцгийн нэг чөлөөт суурууд бас яг энэ үндэсний хуулийн амжилтанд бол их нөлөөтэй байгаа шүү. Ер нь хоёр дэн орон хоёр харагдахгүйсэн чинь энд ус байна тий. Төр бол мөнхөрт хоёр. Скватрын мөнхөрт Санзургийн мөнхөрт. Төр бол амлсан байна тийм ээ. Энэ давуулаад сугдаад мордоо энэ хангаан аврагны хоёр хүнийг Бацар авраг орхон бэр хөрийг үлээ нэг давуулж яг адилхан хашиж мордсон ш тийм ээ. Нэг нь бол давуулсан, нэг нь сугдаатай байсан. Яг тэр мэхний хувилбарууд сүүлийн хоёр барилдаан дээр нэлээд гарсан. Одоо үндсэндээ бол аврагаас суралцж штэ тийм ээ. Яа, өвдөгөрөөг. Баруун өвдөгтэй Хоёр хүн нэг болсон юм шүү. Амгалан Батцаа нэг. Амгаланбаатар ер нь өдрөөр сайжирч шүү. Барилдаан болгоод их чигтгэн сайн. Бүр нэг юм аа юм уу? Гамбайр юм барилдаа. Энэ Гамбайр бас самжуудаа суурьтай хүүхд гэж бас сонссон сая өсгөө зан гэж. Байлдааны сан бар. Тэр үздэг гэсэн. Байлдааны сан, хоёрын сан. Спорт сан баш өрөлддөг гэсэн. Болгоны эрхмээ дахин. Оо. Хамарснаг. За 3 давааны барилдаанууд. Эндээс нь онцлогчтой барилдаан. За одоо ч нөгөө нэг барилдаанууд дүрмтэй холбоотойгоор түргэн шуурхаа болдог болсон тий. Энэ нөгөө механик гүйцэтгэл сайтай хурдан барилдаанууд бас их гарч. Одоо жишээ нь дахимдаа гэл тэгэхэд одоо тэр сая одоо хөөх ширлээ штэ. Одоо нөгөө экспортер барилдсан хүмүүс арай илүү байгаад байна гэдэг. Сая бол одоо Зоригтбаатарын хувьд бол хатан зоригч бол ширвэтэй хүн штэ. Бас ингэж ундаг тэгээд нэг түлхээд тэр ширвэг гаргачихж байгаа байхгүй. Тэгээд ширвчээ дахин ширвүүлэх боломжгүй болонгууд нь дайрж штэ. Тий, би Зоригтбаатар харцгийг бас тухайн үед яг тэр барилдаан дээр харж байсан юм л да. Баруунд нь явна, баруун талтаа өнтөртэй дөнгөж ширвэн. Тэгээд тэр нь оногдвол бас хэцүү штэ. Хоошоо ухар ширвэж байгаа юм чинь. Тэгэхээр тэрийг айгуу сайхан мэдэрсэн. Нарийн харч. Өдөр шинэ л одоо ингээл хонготоол нөгөөх нь онцлаа гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр нэрний хариу үйлдэл эсэргүүцэлт яг чигээрээ зүгээр зүтгэд хонгодох юм бол яг тэр ширвэч ордог юм. За. Тийм бас хэцүү шүү баруунда. Тэгээ энэ жил бас сайн ч байгаа л да. Хатан чи бол. Бүх хоёр хатан зэрэг төрчээр тогтмол хоёр нухчаал 3 дээр гарч ирээ. Тий, хатан зэрэг чи ер нь сайн байгаа даа шүү. Сайн байгаа шүү. Тэгээд хүн харахад нэг тийм айх сул юм шиг харагдана. Тэгээд тэр хүний хариулт юм их хоёроор ажиллахтаа бол их мундаг юм байна шүү дээ. Хариултаар. Тий, хариултаар. Ялангуяа тэр баруун хавраа бүрэн төгс аваргач хөмөрчлөө. Тийм баг. Энэ намар нөгөөл нэг айсан шүү дээ. Нэг айсан тий. Тэр бол бүрэн төгс аваргын хувьд бол гарцааг бол давж явна гэсэн. Тэгээд тэр хөл их том мэдрэмжтэй байл гэж харж ирсэн. Унжаавал эргээд авраг төвлөө өрчөж гаргацсан. За өргөжлүүлээ 4 давааны онолтыг. Дарай. Оюун бол дарсан дээр ганц зэргийн мөнх эрдэнэ. Нолтоор Рудав Арслан Эрхэн баяр.
Зоригт дотор гарцгаа Амгаланбаатар хоёр. Ийм их гоё барилдаа болсон бүтэн үцгэд үл тээ. Тий. Амгаа мундагч ажилласан. За тэгэл Баасанхүү харцгийн барилдаа мөнх чиргэл начаа. Ер нь бол энэ онолтыг бас оноо харахад л онцлох барилдаан байсан л да. Тэгээ Баасанхүү харцаг бол мундаг савьяастай бүх гэдгийг харуулж энэ барилдаанд бас мундаг барилдсан шүү дээ. Ер нь ихтэй бас бэлтгэл их чам байх шиг л шүү дээ. Ер нь энэ жил тогтмол барилдаад байгаа тийм. Тогтмол барилдаад байгаа. Энэ Ус аймгийн ой юмнуудаас нөлөөлж байгаа. Ер нь би хаа энэ харахад бол ер нь чамбар шүү. Ер нь бэлтгэл хийж байгаа юм шиг харагдсан шүү. Хоб мөнгөрт нэр юм уу? За энэ ба гараачаа солиулцдаг. Дахин дээр нь тавиад арагч нь аваачаад ингээд тараас болгох чинь. Гараачаа чинь би 2-3 хэлсэн. Ер нь 2-3 төрөл байдаг энэ. За өөрийнх нь мөхийг үндсэндээ өөрт нь хийсэн шүү. Баасанхүү мөнх чиргэл хоёрын барил да. Амгаланбаатар энэ дээр ингээ хараа мордоод дан толгой аваад зүүн гар яг уу баруун гараас авсан бахын уурлаад машигдсан. За түрүүний нөгөө солбон хөнтрөө бусгаа гэдгийг сэрэгцэн бас л сэрэн дотор аргалт юм уу те? Улсын ачин дашд бариулж нэг талаа шуудаг нөгөө гар суугдан. За энэ дээрээс харин Хөдөөс. За нэг машигсан. Мөр ахны шүү. өөрийн машигчдаг хордуур нь. Ирхэн бэр анхны шүүгүү. Би хурд нь нэг ахны шүү. За 5 давсан. 1-8 дүүлсэн 2 дахь 8 гэж үгчээсэн. Аймаг зэрэгт бол хэд шүүгтэй. Оюун бол дарсан цагийн 4 давж шүүгэн амир орснороо 817 өдрийн дараа шүүгч байгаа юм л шүү. Сом шиг гаргасан байна те. Тэгээ 2 жил 810. тэгээд нөгөө саруудаа нэг яг 817 өдрийн дараа шүүг рүүгээ шагнал авч байгаа юм лээ. Эндрийн дор. Сая энэ сүүл нөгөө лавгралтай үлддгээс хойш. Тий. Шүүгрүүгөөсөн байна те. Дөрвийн давааны энэ зүүн талаар нь ч мордоод зүгээр энэ зүүн шуугаар очиж арагшин түлхээ оночлаа. Өчтөрийн барилдаан дээр бас төмөр цоожийг яг энэ мэхээр хайж гаргасан тий. Дөрвийн давааны 2 арслангаа бол 2 өдөр яг нэг мэхээр хайсан байл. За үргэлжлүүлээд 5-ын давааг нэрлэж харуулж байна. Ам. Энэ ам чинь сошиалор явах шиг өст те. Хобби зэрэг дотор явж байгаа. Хөтөлцөг их явж байгаа. Яг яриад хараа. Хоёр өдөр дараа л жүрэлцсэн байх тий. Тийм ээ тав. Энэ хоёр мөн олон туннаа. Тэгнэ нэг үеийн бөхчөөч тэгэл. Сэрэгч нь Гоё ийдсэн дээ одоо. Барьцгүй өхийлдэл хэмд өсгийгээр бол өхийлдэ өлмөөр бол итэрэг унчаад ингээд амаа бариад байгаа. Юу ороод ирвэ гэдгийг харуулж байгаа юм. За сугтаад барьсан муу шигсэн. За тэр мордсон доо. Усан мөрнөд сэрэгч нь бас өгөрнөч болдгоо. Тий. Магна амхлаа. Хонгорсон, мордсон. За мордод гүйцэдсэн юм байна да. Сая яг мордож байгаа. Магнагийн зүүн суугтаач бас тэгэл. Хэцүү юм аа. Өнгөр аймгийн жинс цомын хараад өг. Улсын ачин Батмагна аймгийн урцарсан Амгаланбаатараа харуулд энэ өртөө ингээд ахмадсан яг сугны онгор биш Баатарыг хэмжээд тэр маастай хүн сайн явж дандаа одоо уучраа цуцаа Хав мөхөөс авсан. одоо байдлыг өгүүлсэн шүү. За тэгнэ. За тулжсэн хөл дээр зүүн хөлөөр очиж. Хараа нэг. За энэ өртөө ингээд хоёр сум сайн хавцсан юм байна. Гисгээд тэнцвэрлэлтээс одоо дахиад тэр харагна тий. Тэгээ тэрэнд ерөнхийдөө тэнцвэрлэлтсэн байгаа. Төсгөр үнэ ингээд зүтгэхэр хүн их тэнцвэрлэлдэг л да.
Өөр төр их актер татаж авчирч байгаа гэдэг тийм. Гар хөдөлцөө заа нэ. Хөдөлцөө за намар өвлийн барилдааныг бодвол олон барилдаанд ороод энэ хавар тийшээ нэлээ сэргийж эхэлж байна тийм ээ. Илгүй их жин тавих маягтай болоо. Их нэмгэн хурднаасаа бас арай өөр болсон байна тий. Нэмгэнд их хурдан дуу гэсэн чи одоо л ер нь эргээл сэргээгээд тахж наадан болтол бас юу болох вэ? Ер нь мундаг л болж байгаа шиг байх юм. За өршөөлөө 6-гийн доо. Орцгоё. Их шүүгэн дөрөв. Оюун бол төрсөн Баск хугарцгийг амнасан. Батүзээ зам Батмагна 2 тунсан. Оюун бол Баск хугарцаг 2 3 тэг гэсэн. Орон дээр харьцаатай гарч ирсэн. Хүнд үзээгүйс юм уу тий юм бол. Тэр нөгөө нэг амар гойддаг штэ. Тэр ороогүй 3 тэг баг шүү. Тэр гойддаг чинь нөгөө хал зорилттой шүү. Багийн барилттай байсан. Тэр бол ороогүй. Яг ингээ камер сольж заяа. 16 оны 5 сар сүүлэрч байв. Төлдөг хүчтэй хал зорилттой гэж. Энэ өрөөс дараалал мэрэлцсэн юм шүү хоёр өдөр тий. Тий. Их шүүг өдөр төр 2 байдсан юм тий. За давуулсан да томройдсан. Ингэж гойдтай шүү. Топ төрөд хурдан байсан л та. Аяв элдвтэлтэй бас гуанцаа. Тэгээд одоо лавтаг барилдаад байна гэдэг юм давуу тал. Гойдсан дахиад үлдсэн. За гойдан дээр ямар алдаа гарсан бэ өсгөр заа. Та гойддаг хүн. Баталзыгийн баруун гарын барьцаас хэрэгтэй юм. Шуудга тавьдаг л. Шуудга тавиад мушчих юм байна л гэж. Бодсон байна да харсан. Баян хонгорынгийн чинь Энэ барилдаан дээр. Арай хурдны зөрүү юу? Байгаа л да тийм ээ. Тийм. Хөлийн хурд. Магнагийн хөлийн хурд бол зөргөөгөөс ч бараг илүү юм өгмөр өчтөрийн барилдаан дээр харагдчихлаа шүү. Барилдааны яг явцд гарах хурд гэдэг нь бол тий. Тэр бас нэг өөр хурд байгаа тах шиг байгаа шүү. Уйдаан дээр өсгөх юу хэрэгжсэн бэ? Оюун бол дарслан гинэ. Тий. Тэг яг шуудганы барьцыг тавиад мушгсан штэ. Тэрэн дээр бол бас хөө баруун гарын барьцны яваа. Тий. Тэгээд шуудга тавихгүй л зүтгээд байх байсан бол яад юм бол шуудаг тавьснаас жоохон буруудгүй л гэж бодсон доо. Эдийн хэр саналыг нэг оо. Ер нь тэр л дээ. Аа. Тэгээ яг сүүлдээ нөгөө дөрөв хөллөхөр мас ихтэй хүн чинь урагшаа тэгээд зөрчиж зайгараа тийм ээ. Би энэ дээгүүр нь би зайлуулчлаа шүү дээ сая. Тэр наа тэр гойдох явцад басгүй харцаг элэг үсийг ингэж гар ургалж их авчиж их сайн авч илээ. Тэгээс үлдээ бол тэр гар ус хөшигдөж шít. Элэг үсийн уруулаад авчихсан тэр хөшөөнд ороод. Тэгээд л унж харагдсан. Би шуурхаа болсон шүү нэрийн барил да. За Чингэлтэй архины Гоё барил та. одоо үзэг барьцанд өрсөн сугдсан давуулсан дашаа өгсөн. Үндсэндээ одоо баасан хүү Өргөж нь ушигсан араас нь хөөсөн. хэцүү бол ер нь нэг шалгалт авсан да. Тэгсэн. Залуу нар чи ер нь сайн байгаа. Тэр амал шалгалт аваагүй ч гэсэн төрөө үзүүрт ганцхан хөлдөд үлдгэсэн. Энэ ч сайн байх шиг лээ. Ер нь. 12 насны зөрүүтэй байсан уу? Тий 12 насны зөрүүтэй. Спорт бол олон нас шүү. Олон нас. За эхний тэр зүү өхилдөө араас тэр сольж байгаа тэр баруун хөлний Чотаг юм шүү. тэр цаад хөл дээр очиж яг тулгуур хөл шүү дээ. Ер нь бол эхнийхийг бол өхилдөө төндөр өгч байгаа. Тэнцвэр алдуулаад тэгээд тэр зүү хөл дээр баруун хөл дээр тогтож байгаа хгүй. Тэгэхэд баруун хөл бүр тэр цаад хөл дээр очиж. Алсын хөл дээр очиж. Өхөлж байгаа хөл нь бууж ахтай гэдэг юм тий. Баасан хүүг зүрх багаас нь жудо барилдуулсан бол Сайн барилт. сайн барилдана. Тий. Дундж ин штэ. Тий. 81. Тэгээд 73-аас л эхлэх байх. За ер нь 73 81 эргээ дундж ин те. Бяртай, Дундг үзэн шүү. эрттэй, зоригтой, хөлмөх сайтай ер нь сайн барилдан жудо. Авьяастай юм сурна тийм ээ.
хөлмөх. За тэгэл мэдээж одоо жудаа барилж байгаа юм чинь тэгэл үүрээ бас одоо үүрээ нүчийг олон төрөлжтэй сууж үүрээ, босоо үүрээ тэгэл одоо нөгөө 90 мундаг барилдах гэсэн байна. Самбар үзсэн ч гэсэн ер нь дэлхийн аврагт олон төрөл биш шүү. Тэгин. Нэг дагнаа барилдсан бол бас Өөрийнхөө сэтгэл зүйч бас өөр их тий. Тэр опот гэж гойдуулчаал ингээл босоод ирэх чинь өөр хүн бол ер нь босч ирэх юм уу гэхээр барилдаач тэр бол. Шин бол харьцангуй байгаа шүү дээ. Баско хацчих чинь шууд үндсээр барилдаж гисэн. Багаас ойрлцсон баг шүү тий. ер нь самжуудаа орж исэн уу? Тэмцээнд орж исэн. Орж исэн үү? Тий. Нэг дагнж яваагүй. Нэг дагнаагүй. Батлангийн оюут хүмүүс нөө тий. Батлангаас барилдаад байдаг шүү. Самбар энэ орж явах юм бол Одоо манай энэ их спортын самжуудаагийн багш нар бол яг ийм одоо Баасан хүү шиг, Зоригт Баатар шиг ийм байгалийн өгөгдөлтэй гоц авьяастай гэж хэлдэг шүү дээ. Гоц авьяастай хүүхдүүдийг л их багаас нь 10 настайгаас нь одоо сонгож хичээлүүлэх юм бол олимп дэлхийн аврагт бол богино хугацаанд хүрэх болцоод. Хэдэн хөдөө голдуу байдаг. Хөдөө өссөн хүүхдүүд шүү дээ. Тэгээ зоргоог бол багаас нь чөлөөтөр дагнуулсан бол би бол дэлхийн аврагаас медаль авах хэмжээний хүн гэж харддаг. Баасан хүүг бол самжуудаагаар бол бас л ер нь л өндөр амжилт гаргана да. Дэлхийн бүх. Одоо гол нь авьяасантай байгаа тийм ээ. Гол авьяас өгөгдөл сайт. Байгалийн бүхий өгөгдөл гэдэг нь зөвхөн нүдэнд харагдах нөгөө биеийн анатомийн бүтцээс гадна энэ дотор байгаа оюун ухаан зүрх сэтгэл гэж юм байна ш тийм ээ. Сэтгэл зүйн өндөр нүдэнд харагдахгүй тийм. Тэр тархины хурд тэгээ одоо зүрх зориг, дайчин чанар, зоригийн чанар гэж хэлдэг. Ийм юмнуудын бол давхар шинжээл тодруулж чаддаг юм бол ер нь л хөдөөгөр бол бас ер нь бас их олон биш гэхдээ тэр хүүхэд болгонд тийм байхгүй. Ер нь нөгөө зодогтой болгон авраг яасан болгон өгүүлээ. Мөр бүхий чинь тэгдэг цөөхөн шүү ийм өгөгдөл бол бас цөөхөн. Тийм ч олон биш. Тэгтээ бол байгаа тэрийг олж тодруулна гэдэг бол янз бүрийн сорилоор ярилцж үзээд барилдуулаад тэгээд тэр дотоод сэтгэл зүгийн нэг сайн гаргаж ирч чадах юм бол хүүхдийг бэлтгэхэд бол одоо бол бүр болцоотой болчихлоо шүү дээ. Тэгж бодогддог. Эрэл хайгуул сайн хийх хэрэгтэй багш нар, залуучууд. Одоо мань мэт ч юм бол хөгшөрчлөө шүү дээ. Одоо энэ дөнгөж сургууль төгсөөд 20 хэдэн настай ийм багш нар бол их том зорилго тавиад за нэг олимп дэлхийн аварга бэлтий гээл ингээл зорих юм бол сонголтоос бүхэн амжилт сонголтоос л эхэлнэ. Зөв сонголт хийх юм бол аль болох л одоо өндөр гоц авьяастай хүүхдүүд олныг цуглуулж чадсан тэр юм хэмжээгээр л юм гарч ирнэ шүү дээ. Бүх болох уу гэдэг сонголт. Тийм. Хаа хүрэх үү? Хөдөөгөр л явна, нилээ явах хэрэгтэй. Ялангуяа баруун талаараа бол илүү байгаа шүү дээ. Бүхэн үлгийн нутгууд. За ингээ Баасан хуу гарцсан маань 8 жилийн дараа төрүүлсэн байсан баха. Олимпик хөргөний албан ёсны барилдаанд. За баахан дэмий ярьцсан дундуур нь. За реклам болчихлоо тэгвэл. За окей. Баасан хуу биеэр жижигсэх бяртаа гэж ярьдгийг шиг барилдсан бөхчүүд. Бидээ байхгүй бяртаа гэдэг юм бил. Би бол барилж үзээгүй нөгөө 20 насны зөрүүтэй. Томтой гэдэг шүү. барилжсэн. Хэд бяртаа. Гэхдээ нэг олон барилдаагүй. Би нэг Эрдэнэтэд нэг барилдаад унсан шүү дээ. Заануудын барилдаанд аймгийн зам багт нь. Дараа нөгөө нэг 12 бүх Мангасрын заантай үлдэгдэн үү? Тий. Нөгөө 16 онд нөгөө тойргоор барилж та 12 бүх. Тэгэхэд бас тэрэнд өсгөө орж исэн тийм Баасан хуу орж исэн. Тэгэхээр оюун бол Баасан хуу хоёр нэг давуулж гүйдээ дунд гин. Тэгэхээр обот хоёр нэг баг байсан баг гэдэг. Тийм байна. Би ч тэнд ч гайг барилдсан шүү дээ. Тий. Өндөр Ганбаатарт унаад тэгээд 5 даваагүй. Өсгөө зориулсан шүлгээ санаж байгаа юу? Шүлэг байгаа даа тий. Тэр жил их айтайгаа мэс би бэлтгэл. Тэгээд наадмын өмнө манай энэ Ганбаатар гэдэг аймгийн арслан байдаг шүү дээ. Манай болгоны. Тэгээд үүдээ би их барилдах дуртай. Манай Ганбаас надтай барилдах их дуртай. Тэгэл бариад авдаг.
Энэ Берта хоёлоо нөгөө таарч би халааж дутуу халаасан байхгүй. Тэгээ тэрвэрлдээд авах гамбач Берта юм чи мушгсан хөл сонь дуугарчдгийг. Уул нь би чи тэр жил их аятайхан зорж басныг бэлтгэл хийгээд их аятайхан байсан. Том ойч байсан байна тийм ээ. Тий. Тэгээд нэг зааланд очиж барилдсан юм аа. Бэлтгэл их сайн байгаа. Штанг нэг хийж үзээгүй бас нэг штанг хийгээд ихч аятайхан тэгсэн штанг хийж урд өдрөмжлөө штанг хийж таацсан. Нэгэн даваа нэг сумын занд өмсүүлээд дор суудсан. Тэгээд би ч нөө өмсөн хүмүүнийг нэг дараа давдаг шүү дээ. Чи өмсөнд ер нь бол нөгөө саамчуудаа барилж байсан хүн чинь бас нэг өмсөнд бол тэр болгоно их унахгүй л гэж үзэн шүү дээ. Тэгсэн бүр ерөөс яг өөрөө мэдлэг мод чиг тийм хатууч жигтэйхэн чанга унддаг. Тэнч бэлтгэл хийгээд сайн байгаа гэж бодоод байсан чи нэг давахгүй сумын цанд дийлэхгүйгээд тухайд бодож байгаа. Тэгээд дараагийнх нь барилдаа тэр 12 хүн барилдаа. За энэ үрээд үзэгчтэй охин 2 барилдааны тоомын дараа ивент тэтгэгчийн зар сурталчилгааны дараа нэвтрүүлгийн 2 дугаар хэсгээр юм. За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани. Энгинийг ухаалгаар Mobicom. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үнэний 100% цэвэрсүү, дээжсүү. Supreme аккумулятор. Бүгд найрамдах Солонгос улсын номер 1 аккумулятор үйлдвэрлэгч Siban Global Battery компани шилдэг бүтээгдэхүүн Supreme аккумулятор. Автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан Монгол орны эрсдэс цаг агаарт ашиглах төхөөрөмжтэй бүгдийн асаах чадвар өндөр хэдүүлээ удаан эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн. Монгол орн даяар Шунхлаа компани бүх салбараар нийлүүлж байна. Дуусшгүй эрч хүч Supreme аккумулятор. Тантай хамт инээж, уйлж, баярлаж гайхшрах. Тэдгээр хүмүүс л таны амьдралыг дүүргэж, тэдэнтэй бүтээсэн дурсамж амьдралыг утга учиртай болгодог. Ад жаргалтай амьдралын гол орц Тэрэл Цэлэнг брэнд. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлаа компани. Утсыг Монпейгийн хамгийн уян хатан лизингийн нөхцлөөр авах боломжтой боллоо. Монпей лизинг. Монпей. Rio Tinto Group-ийн олон улсдах үйл ажиллагаанаас танилцуулж байна. Алс умард дахь үзэсгэлэн дуурхай. Канадын алс умард бүсэд орших Диавикийн очир эрдний уурхай нь Далангунд оршдог онцгой байрлалтай. Олборлолт явуулахад байгалийн хүнд нөхцөлтэй хэдий ч Канадын очир эрдний хамгийн том уурхайг ажилуулан хүндрэлтний хөгжил дэвшилд өв нэмрээ оруулж байна. Rio Tinto. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлаа компани. Бидний мэдэхгүй зүйл бидний дотор оршдог. Зөн савин төсөөллөөс ч илүү гүнгүнзгий. Эрх чөлөөтэй хүсэл тэмүүлээр дүүрэн асар томхож. Тэр чамайг хамгаалдаг. Бас адал явдалд бэлдэж
зоригжуулдаг. Тэр чамайг нээж, үргэлж дараагийн зүйлсийг эрэлхийлдэг нэгэн болгодог. Тиймээс л бид тэрхүү хүчийг бүтээхийг зорж таны шинэ хэр хязгаарыг нэн илрүүлэхэд тань тусалдаг. Апо үргэлж одоо. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Woo Home өрхийн үйлчилгээ. Тэрэлж сэлэнг уламжлал шинжилгээг хослуулан бүтээв. За ивент тэтгэгчийн реклам зар сурталчилгаа та бүхэн төрлөө. За одоо нэвтрүүлгийн эхний хэсгийн араас бид бүхэн хамгийн булангаа эхлүүлэхэд бэлэн болсон байна. За энэ хамгийн булан ба нь юу вэ гэхээр та бүхний бодлоор хамгийн гоё дуулдаг бүх хинбэ гэдэг асуултыг оруулж ирсэн байна. Одоо бол бүгчүүдийн дунд бас нөгөө тод аялгау гэдэг үндэсний бүхий холбоо эдрийн зураа дэвжэнээс санаачлаад бас бүгчүүд чинь зөндөө сайхан дуулдаг хүмүүс байна. Тэгээд Эрх баяр начин байгаа ч тийм. Тий, гавьяа зүтгэлтэн. Эрхмээ ах урлагийн гавьяа зүтгэлтэн лөө? Соёлын гавьяа зүтгэлтэн гэдэг баг. Эрхмээч тэгээд. Эрхмээ ахыг зүгээр эднэр оруулж ирсэн үү? Олон тооцоо тооцохгүй гэдэг. Тий. Нөгөөх нь мэрэгжлийн маягтай гэж тооцохгүй байгаа мó. Яг өнөөдрийн юугаар бол тэгэл Сүхбаатууд байна тийм ээ. Дэлээ газрын Сүхбаат, Дөрөнөх хоёрын Сүхбаат энэ төр зөндөө л дуулдаг юм байна. Аасанхуу арцагчийг сайхан дуулд юм л шүү дээ. Тэр харин зүгээр англи л pop байх юм уу, hip-hop байх юм уу, уртын байх юм уу гэд ялгуулдаг тусдаа байгаа. Ян Батхан бас сүүлийн үед ер нь өмцөм гიშгэ ороод ирсэн байсан. Манай лавд орж начин чинь мундаг pop дуулж байсан тий. Одоо YouTube бичлэгнүүд шүү дээ. Сүхбаатарын Бадамдорж бай. Бадамдорж тий. Одоо энэ тод аялгаар төгс төлгөөн гарсан чинь өстой тесрэлт хийж байгаа шүү дээ. Тийм байлаа шүү дээ. Өөрөө их тийм бас юмд аягүй сэтгэлээсээ гоё ханддаг. Бүр дээхэн үедээ бол тэр нөгөө мөрөн чи авраг гэдэг хүн чих мөн дууч гэж ярьдаг. Богдын дууч байсан гэж ярьдаг. Тэр хүн бол бодвол гоц дуулдаг хүн байсан юм байна л гэдэг тий. Таны цуглуулж үзснээс ер нь тэр дээр үе бүгчүүдийн дуулж байгаа бичлэг шиг тийм ер нь олж ирсэн үү та? Хаврха. Ер нь Сосор Марслын тэр бол дуулдаг л байсан тий. Тэр бол одоо 9 оны миний нутаг сайхан тэр. Миний нутаг сайхан миний нутгийн сайхныг та нар мэдэх үү? Тэн дээр бол аймаг болгон дуулсан. Нутгад л Төв аймагуд л аймаг болгон нэг бүх дуулуулж байсан юм а тэр чи. Тэгээд Соорслон баг дөрүүлсэн юм. Сүхбат дөрүүлсэн юм уу? Сүхбат ч дөрүүлсэн байна. Тэр хооронд дуулсан юм уу? Сүхбаатар зан гоё дуулж байсан. Манай завхны цагаан арганы Баттогдох Хүзүү Баттогдох гэдэг аймгийн арслан жимд ажилладаг байсан. Дорж үл юм. Баттогдох бас сайхан дуулж байсан. Хингуй дуулж байсан санагддаг. Хөвсгөлийн миний нутаг сайхан дээр далай цэрэнгийн лав гочир начин харцуулж байсан санагддаг тийм. Тэр нэг хөгжүүл дунд дуучин олон байгаа. 21 самбуу байна сайхан дуулж байсан. Яндан самбуу байна. Өсгөө таагур чинь гоё дуу байгаа ш. Тэрийг нэг дундуур нь явуулвал яасан. Ёно амар төвшин. Сүхбат тий амар төвшин. Өсгөө хэлдэг билүү? Эхний удаагийн өсгөө яваа. Бид хэд ягаад тэрийг таад тэр чинь юу яасан юм аа? Манай яг хөө бид нар ч бас ингээд нэг сэтгэлтэй их сайхан бүхийг дэмждэг хүмүүс олон шүү дээ. Нөгөө танхимын дараагаас амар төвшин гэдэг. Юу юм тий манай булганы ах байхгүй. Тэгэл намайг анх л одоо энэ аймгийн арслан болоод жахад л өөрөө залууч хүн байсан дөнгөж л одоо бизнесийн салбарт. Тэгэл бүхэнд их дуртай. Тэгэл булганы дэвжин маш олон жил одоо тэгэл булганыхан дэр нь энэ бүгчүүдэд булганыхаа бүгчүүдэд их тийм тустай дэмтэй
Хамаа 16 онд сонгуульд нэр дэвшгүй. Их хурлын сонгуульд. Тэгээд нөгөө одоо дивжээг олон жил авч явсан тий хөрөм санхүүгээр тусас бөхчүүд одоо тийм ойр дотныхоо хүнийг бас дэмжин штэ. Тэгээд дуулсан амар төвшин гэж одоо ер нь бол өөрөө их тийм дөлгөөхөн их амар төвшин хүн байхгүй ер нь төвшин. Тэгээд тэр дууг Яндан самбах Сүхбат гэдгүүрийг дуулаатгаж гэдэг. Тэгээд дуулж ирсэн. Яг хоо тэгээд амар төвшин гэдэг чинь баг ардын дуу ашигла аялагддаг дуу шүү дээ хүмүүс тий. Тэгээд гоё дуулдаа дууных гоё. Тэгээд тэр зохиолсон хүнийг эрт нь очижсэн таагаар уу тий. Шараа гэдэг хөгжмийн зохиолч. Тэгээд тэр хүн одоо сайхан үг хэлээ тий. Тэр чинь бас нэг зөвшөөрлөлтөй тэр дуу мөн гэж тэгж бас зохиогчийг хүндэтгэж энэ аливаа юм чинь тийм шүү дээ. Анх одоо тэр чинь тэр хүн зохион бүтээлдэл ялангуяа бүтээлтэй. Тэгээд бас тэр нэг очоод хүндэтгэл үзүүлээ тий. Тэгээд одоо дуулж болох. Дуулаар ийм сайхан бөхчүүд дуулж байгаа ч одоо миний дууг дуулахад их баяртай байна гэдэг. Нэг сайхан хүн байсан. За тэгээд энэ 7 хоногийн 5 дахь өдөр Монгол бүхэн өргөнд бас тод аялгаа энэ төслийн маань бас гала концерт Монгол бүхэн өргөнд тий гала тоглолт болох юм байлээ. Тэгээд нийт одоо телевиз үзэж байгаа үзэгчд маань бас тэр тоглолтыг очиж гала тоглолтыг бас үзээрэй гэдгийг энэ дэвшрэмд хэлье. Ер нь бол одоо бидний яриагаар бол дууг маш сайн дуулдаг олон бүхчүүд, сайхан дуулдаг олон бүхчүүд. Энэ бүхчүүд ер нь хинж босч ирэл ер нь ингээд дуулсан. Яагаад ингэж их гоё хүмүүсээ холоод их гоё дуулаад байт юм бол. Хоолоноос гадна мэдрэмж болов гэж бодоод байд шин. Бас нийтлэгээрээ. Тийм. Тий, мэдрэмж байна. Хоолойны цар нөгөө уушгины амьдралын багтаамж гэдэг юмтай дуу холбоотой шүү дээ. Тийм уушгины амьдралын багтаамж. Тэгээ 32 цагаан лонх тоолдог гэдэг чинь бол уушгины амьдралын багтаамж. Одооний нөгөө физиолог ангахын хэллэгээр нь бол тэр утгаараа бол багаасаа бэлтгэл сургууль хийсэн, ачаал авсан, дасгалжилтанд их хамрагдсан хүний бол уушгины амьдралын багтаамж тодорхой хэмжээгээр тэл сайжирна. За тэгээд бас дуулахад бол нөлөөлнө гэж бодож байна. Төрөлхийн тас солгойл биш бол нөлөөлнө. Манай Мөнгө Арслан их солгой хүн байсан шүү дээ. Улсууд нэг найран дээр биш юм наадмын бэлтгэл дээр эргэж ирсэн улсууд Арслан цолтой өнө чи ингээл одоо шорцоор байгаа зайлвал босоод дуулуулсан та нар бити үргэхгүй байгаа үстэй явахгүй байгаа үстэй гэж дуулсан нэр нь л бас их солгой хүн чинь их сонир дуулт юм байл. Арслан тэгээд дуулж байсан. Тэгээд ер нь ихэнх нь дуулдаг та булганыхан бүр их сайн дуулна да. Ер нь айрхтай газараа дагж гэнэ үү дундгой булган. Дундгой бол бүр дуулгалах тийм. Дундгойчдаа айлд ороход ер нь дуулахгүй хөвгт байхгүй. Ингээл тэр үүдээр босхны наагур ингээс ууччихсан бүгдээрээ л босод дуулчихдээ юм билээ шин. Дуулт. Ялангуяа хойтлын зүүн төлөө сумд энэ. Набаа бол багасаа их дуулсан байлгүй. Би ч нөө сонсдог талынх нь. Сайн сонсогч нь сайн дууштай гаргаж ирж шүү дээ. Говьос хамгийн олон тайлбарлагч төрсэн байдаг шин үндэсний спорт те. Тэр юундаа байна? Тайлбарлагч юу байх таа вэ? Ер нь бас нэг ой тогтоолтын юм гэдэг юм уу? Тэр талдаа сайн байж магадгүй шүү говьхоо. Тэгээд тэр нэг үг яриа хуучин дээр үг яриа активтэн зэлмэн хүмүүс их байсан гэсэн шүү дээ. Тэр нөгөө хуульч сандаг гэдэг ч одоо говийн хүн ерөөлч гэлэг болсон гэдэг бас говийн хүн. Тэгээд тийм Агоныхан Баатар энэ төр гэл. Яг нөгөө цэцэн уран өгтөө мэдрэмжтэй улсууд их байсан гэж ярьдیں۔ Тэр мөр ус нөлөөлдөг билгдэг те. Та ой тогтоолж ер нь бас том зүгээр юм гэж боддог шүү дээ. Багшаа бол. Гой төмс гэж. Төв халах дотроо боржгон авгийнхан тийм биз? Тэгээ яг зүүн талын одоо тэгэл говьсон бүр өмнө өрөөд зүүн талаас нь боржгон авгийнхан. Зүүн талын дөрвөн сум одоо дэрэн цагаан. Тэгээ дундгой. Тэгээд говь сүмбэр орж байгаа. Дорноговын хойдол хинтийн баруун уртал орж. Төв аймгийн уртал гэдэг. Дож 5 аймгийн нутгийн өрж юм бол тийм баг. За хамгийн булангаараа бас гоёрслоо. Ер нь дараагийн буланд бас тайлбарлагчдаараа бас гоё ярил нэлээд бас өргөн сэдв. Дуучдаа тэгээ таацсан уу? Ер нь бол энэ нөгөө нэр зох биш. Нэрлэх юм байлгүй те. Ер нь хэдэн ч хүн байсан. Өөр саяны яриа бол яг л болж байгаа юм байна шүү дээ тийм ээ.
За үргэлжлүүлээ дараагийн барилдаан руу орох хэвлээ. За дараагийн барилдаан Ховд аймгийн Чандамс 100 жилийн өмнө зориулсан барилдаан. Энэ барилдаан за 3-7 оноос харж байна. Барилдахын өмнөх үзэгчдийн хүлээлт их өндөр байсан тий. Ховдынхын эрс өндөр байхаа хангаа авраг барилдаг байх. Пүрв сайхан зам бас гарч магадгүй гэж. Магадгүй гээд. Өмнөх өдөр 21 улсын цолтон байсан бол энэ өдөр 18 улсын цолтон бүртгүүл цогцолсон. Наадамдагч удаа холбоотой бол ямар бодлоо? Өдөр дараалахаарч тэгэл бас хэцүүлтэй. Бас өдөр дараалах нь. Тэгээ 5 сар тулцсан. Тэгээ энэ сар нь өөрөө юм олон барилдаантай ч бас нэг өрцөндөр байхгүй бол одоо 28-аас дээш настай бөхчүүд бол өдөр дараалсан барилдаанд барилдахад бас юутай бах тий. Шинжилгээ ухаан байгаа хэлэхтэй бас тийм ээ. Тэгээд залуучуудад бол өдөр болгоно л одоо. Тэгэл 28 гэж одоо хэд юм? 80 гэдэг юм уу? 28 бүр нааш 97-оос хойш 97-оос хойш болж байна. Тэгэхээр ч бас бүр хэцүү юм шүү. Бид нар ч зоргоо тэгэхээр ч 30. За 30-аас гэл бодож. Гэтэ байна ч. Бас өчтөр барилдсан юм. Өчтөр барилдаагүй. Барилдаагүй юм тий. Чимэнд начингийн тулгаа ургалзгуудаа тойр дахимаар наваад түрж голлоод. За хоёр хурцын барилдаан бол үнэхээр одоо онцлог барилдаан. Урын даваад ширүүлээд тунсан баруун хонгодоод энэ өнгөтэй бас чангараалга он дээ. Баруун өхөлдсөн юм тий. Давуулаад дотоос өхөлдөж байгаа. За энэ зэрэгийн татаа бас гоё. Бадамгар баха. Хурцын дээр зүг татсан юм тий. Цочоогоо нэг зангараа өгсөн гоо татсан. Шоудагдаад гаргаад ирсэн дээ зэрэндэх тох. Зэрэндэх тох. Голдоод явсан. Энэ үн ч хоёр өдөр дараалал сайн барилсан шүү дээ. Насл бодогдоод байгаа зүгээр 33 34 юм уу? Урд өдөр яаж барилдсанаас шалтгаална л да. Ихтэйчээ урд өдөр 8 төлөө. Аа ирсэн. Монгол. Хоёрын болдвол 2 өдөр дараалан барилдаад гарын шүрмэс татчихээн. Хуруунууд хөндөөрхөн болчоо бас атгаж болохгүй байл гэж хэлээ. Тэгж байна. Сүүлийн барилдаан дээр тэгж хэлж байлээ. Магна дарма 2 юм одоо тий. Тий. Магна дарма 2. Магна авчих уу? Магна авсан. Сайн авсан. Сугдаад мордсон. За энэ дээр дарма өөрөө очиж мордоод татуулчихжсэн. Ингээ мордон дээр очиод татсан. Энэ мордоо илүүдсэн мордоо болсон л доо. Ер нь ч одоо хийгээд юм л хоригл дээр байгаа юм аа гэж хэлдэг. Өөрийнх нь дархан өх вэ? За арслан одоо энэ тайван мөгөдөн тэр гар ургалаад Монгол хутлын төрөн дээгүүр дахимтчдаг тийм ээ. Яг тэр мэхээр. Хоёрын даванд удаан барилдсан юм аа. Нөгөө Завхны Баян харихны Сундууж залуутай. Өөрөөс 18 дүү залуутай ч одоо цаг шохоо барилдчаар бас хүн зүтсэн л да. Тэгээд 3 дээр ингэж болсон. За Бэгцөрөн Баян хангарын төвшөнд төсөв. Тийм шиг нэ. Энэ шийдэлтийн усууж байгаа шүүмжилсэн. Энэ бол бас гайгүй л дээ. Энэ зэргийн нөгөө үений эсрэг энэ төр биш юм чи. Саяны Бэгцөрөнгийн хайж байгаа бол нэг айхтар ноцтой нас гайгүй шүү. Баруун хавраа хэрэгэд ирчихвчээ. Гараа гаргаж байгаа л зогсоо. Гараа зугуухан гаргасан байгаа. Хүн тайвшрал өгч байгаа юм тий. Энэ барилдаан очихгүй. Биднийгээ улсын тунаа лөө. Тий, 5 давааны тунааны 2 чи сая итгэвэр шийдсэн. Ер нь цаг 20 минут барилдсан байна лээ. Болж игэл даваа унаагаар шийдчмээр байдаг. Усч дахимжлоо. Тунаад ус улсын наадам дөө. За улсын наадмын яг бичлэгийг харуул нэг темирхүүл барилдаан болсон сэрүүгээс л. Тэгээд нэг шийдэх гэж зэцүүд чинь цуглуулж гаад захаад нэг 4 удаагийн юу олгоё гээд боломж олгоё гээд. Тэгээд тэрийгсээ хатан сайхан начин оргил начинтай ярьж илээ дараа энэ их зүгээр юм байна. Зэрэгт тэн дээр нэг гоё яаж өгдөг юм бэ?
хөөрөөд одоо шууд нөгөө итгэвхээр асуудлыг шийдэхээр үзэж байгаа хүнд чинь бол бас жаахан сэтгэл юм байгаа шүү дээ тий. Ахаад болцоо олголоо шүү гэсэн улсууд алга ташаа гой хүлээж авч илээ. Ер нь зарим нь бол ингэ шийдмээр юм байна. Тэн дээр нөгөө 4 удаагийн болцоон дээр 2 залуучин бол байх ихний хөдөлгөөн хийгээд тэнцвэр алдуулаад болж игэл хайчих гад тиймэрхүү яг дөрмөндөө бас яг ямархуу зааж өгөх зөв юм бол доо тэгээд цаашдаа бас тэгээд тэр нь шоу болчихвол хэцүү шүү дээ. Зарим үзэгчдийн санал аваад тийм ээ. Үзэгчдээ санал авч байгаа юм шиг шоуд маягтай очвол бас хэцүү л юм зүгээр. Зүгээр дөрмөндөө бол байгаа бол яах вэ те. За 4-5 онолтыг басан залгуулаа харъя. Манай үзэгч ч бас тэгээ зарим талдаа бас сонин туушрамтгай шүү дээ. Юм бол тарслан дээр төмөр зовж. Тарслан. Баталзаа мөнхөд Зоригт Баатар Наранбаяр. Амгалан зориг урд өдрөнд таарсан билүү? Арай жоохон зөр таарч байгаа юм байна те. Бэгз дээр очсон юм шиг. Боо очрол Батмагны хоёр ч юм. 2 өдөр дараалж байгаа. 2 өдөр дараалж таарсан. Өмнөх өдөр нь гар ичсэн баг. Энэ дээр яасан юм бол? Оюун бол төмөр цаа ширээ барилдаа. Урдлын өдөр нь оюун бол ганцэргийн мөнх эрдэнэ хоёрын барилдаа. Яг адилхан барилдаа. Болж байгаа харагдсан. Зөргөн наран байр юм. Баруун хүмүүсийг тэгэл хэлэггүй л гот ах юм даа. Бас л нэлээд айхтрал баруунтай юм шүү дээ. Энэ дээр бол Наранбаяр уган зүгээр нүрийн урдаас аваад живэл болцоо байсан. Эхний хэсгээр бол зоргоо яг баруун хөлийн дахмаар хавчичаад тийм болцоо олгоогүй. Сүүлд бол болцоо байсан дээр ашиглаж чадаагүй юм шиг санагдсан. Агнаа зүгээр баруун онгодсон тийм. Амгагийн хавраа. Стаалгуулаагүй тийм тий. Энэ мордо одоо гол ясны бяраг шаарддаг яг саний мордон дээр бол нурууны бяр сайтай хүн бол даваа очрын нуруу ер нь сайн нуруу юм шиг байгаа. Бодрох бацоож юм уу? Бацоож. Авчицсан. Баруун байж тээ. Сүндээ. Зөрүүлээд хоёр тийш нөрөөдөд явсан. Татаад мордсон. Дахиж мордон дээр харин дээр ганцхан бодрох. Аймгийн зан төрүүлжсэн баг шүү. Аймгийн зан цолтой тий. Тэгс бол сайн байна. Тий, хархан баяртай болтой. Самбаагаар үлдсэн. За 4-5 оны барилдаанууд бол юм болсон. За өргөжлүүлээ 5-5 оны ямрууга залгуулаад орчээ. Оюун бол дарслан Бадрах харцгийг амлсан Батүлзий зан даваа очирд чиг амлсан. Зөргөө ондог. Магнаа амгаар дахиад онцсон. Амгаланбаатар энэ жил тонаагаараа яг статгаар бол нэлээд өндөр байгаа. Лавгүй. Ямар зайгүй явж. Энэ мөргөн дээр их чангаруулж байгаа шүү дээ, тийм ээ? Тэг мөрөөр очиж. Тэгэл бас хэцүү болж шөнө үнтэй байлдах тийм ээ. Хоёр сууг согч болохгүй. Тун хэцүү харагдаад. Хэлэгсэн дээр сондроод. Хэлэгсний барьцтай байсан тэрэнд хөшөлд орж ин тэ. Хөшөлтөд.
Ер нь бол хөмрөөний гол барьц чинь бол одоо энэ мөрийг л сайн дарах юм байна шүү дээ татаж. За дэхүү багш бол мундаг өмөрж ирсэн шүү дээ. Одоо танаа багшийн одоо шавнар байна шүү дээ. Яг нэг элэг ус гар ургалаад бариад авах юм бол тэгээ зөвтгөж гад яг л дороо хийдэг. Миний одоо тэр мехийг яг уу би өөрөө Батэрдэн аврагаас сурсан. За. Батэрдэн аврагыг давгс руу гарсан зааж өгсөн болов гэж тэгж ойлгоод тийм давгаа өгс чинь бас аврагд их юм хэлж өгдөг байсан. Тэгээ яг эднэр бол дандаа уучраа бөхийнхөө элэг үсийг завчиж гар ургалж хөмөрдөг. А би тэрийг яг өөр болгосон нь бол өөрийнхөө элэг үснээс эрхээ уруугаа ингэж авч ингэж сугаа авчиж хөмөрдөг болгосон жаахан онцлог. Тэгэд нэг барьц явж өөрчилсөн байж сургалтын арга зүй шүү дээ. Тэгээ яг энэгээр ч одоо хамгийн өндөр цол авсан Орхон баяр 100 жилийн буцраагаас Батцуур аврагыг алсын сүв алдаад ерөөсөө энэ л хувилбар байсан. Тийм. Өөрөөсөө аваад эрхээ ургаараа илгэжсэн. Тийм. Орслонгийн аваад. Тэгээд тэр өсгөө зааны хилдэг тулаад зүтгэхэд яг тэр мөрөн дээр л нөгөө өөрөөсөө илэг ус авсангаар ингэж хөшөлт хөшүүргийн аргаар л хүнийг дээгүр мөрөн дээгүр хөсөж байгаа доогоор хөмөрцсөн хөл бол ингээд жахтаа арагш нь ингээд татах юм бол үдсэндээ бол арьс шиг тэлэгдэж очиж байгаа юм. Тийм л мэх. Сайн мэх. За залгуулад 6-ыг нь даваа. Орий. Багш манай үеийнхэнтэй сайн үдсэн шүү дээ. Тэр бусгаа хэцүү байсан шүү. Өндөр баян мөнхийг нэг хөлөө наваад гаргаж ирээд толгой дээр нэг эргүүлээ тавьж сая нэг хаан үлээ нэг тийм барилдаа эзэний барилдаан дээр үлээ нэг дүгэрдэлж цалин системээр баяр. Тийм шүү дээ. Нэг тиймэрхүү барилдаан болж байсан. Камел дэшээ орж ирсэн. 6 давж шүүгийн дөрөв чадгарыг үлджээ. Ботолцоо 2. Энэ хоёрын харьцаа ямар байсан юм бол та хүрээ зам дээр л барилж ирсэн санаанд байх. 18 оны хүрээ зам. Хүрээ замын барилдааны статистик энэ юунд орсон уу? Орох уу? Ороогүй хаа тий. Өргөнд төвшил ороогүй бах тийм ээ. Бүхий өргөнд болж гол орсон баг тий. Спортын ордон дээр энэ төр болсон барилдаанд бол орсон. Энэ стан ганган алгацсан юм асуудаж дахимдаад тогтоохгүй нэ гэтэл яг зөргөөч өөрөө бас хөлийн хурц мэдрэмцээд 2 гар бол барьц муутай байгаа. Гэхдээ энэ дээр тогтсон түрүүний энэ сувдаж алга дахимдаан дээр бас л үзэлцсэн билээ шүү тий. Хөшлийн яваад харагдчихсан. Гоё байна. Яг л ийм л барилдааныг үзэх одоо үзэгчдийн сөргөө гэж бодож авах юм байна. Одоо үзхийг хүссэн барилдаа. Яг энэ хоёрын барилдааныг зүгээр харуул ардын хувьсгалын 60 жил 1981 онд Цэрэн тогт хаврагыг Баян хавраг хайж байгаа барилдаа иймэрхүү. Гэхдээ ард нь гарцсан. Эргээд ингээд хайдаг Батмагнаархоо. Саяны хоёр бол арай өөр. Ер нь тэгтээ төстэй санагдаад байгаа. Тэрнтэй харьцуулж харуулах юм бол 60 жил баха. Баян мөхгүй. Одоо 60 жил ард нь гарцсан мэт. Ард нь гарцсан Цэрэн тогт хавраг тийм. Бас гоё барилдаа тийм ээ. Ард нь гараад энэ хоёр цэжин хоёртоо сураад эргээ шидэж байгаа тийм. Цэрэн тогт хавраг нөгөө амаа хоёроос ууж зургч тэр зург. Тэр ингээс урагтай дараа. 80 он Цэрэн тогтохгүй төрүүлсэн үү? Тавьсан. 78 80 төрүүлээд 81 онд 60 жилээр унаад 82 84 төрүүлсэн тийм ээ. 83 онд 83 төрүүлсэн болов. 82 84 83 84 81 82 нь Баян мөнх хавраг 83 84 84 Цэрэн тогтохгүй төрүүлсэн. 83 онд хадаатай 84 нь мөнгөтэй төрүүлж байгаа юм байна. Бид нар нэг улирал хэлхий юм. Бүхий өөрөө нэвтрүүлэг ингээл эхэлж хагаад Батмагны начны талаар барилдаа одоо ер нь жоохон тогтуул яад юм болоо гэж ярьж байсан шүү дээ. Одоо тэр яриа ер нь өөр болохоор байна уу? Барилдааны хувьд. Тэнд чинь бид нар чинь нөгөө 4 сард бас нэг жаахан энэ чинь яг баяр жавхланд унахт нь үлээ. Амрагмаар байна гэж нэг. Тийм жаахан бас нэг олон барилдаанд ороо жаахан цөмөрх маягтай гэж ярьдаг дээ тий. Уналтын үе юм байна. 4 сард бодвол амрах байлгүй дээ гэжсэн. Тэгээд 4 сард чи юу барилдаанд орж ирээгүй шүү. Тэгээд 5 сарын хамгийн ихний барилдаанд эхэлж байгаа. Баян хонгорт нэг хэсэг сэргэлтийн бэлтгэл хийж гад ирсэн гэж сонссон. Бид эдийн яриг сайн яасан шүү дээ. 4 сард барилдаад дэмээ байж хөө гэж бодсон ба шүү.
Манай амар сайхан начин бас барилдахгүй 4 сар дээр нь барилдаг байх шүү. Өмнө говь сайхан өмнө говьд төрүүлсэн байна. Номгон төрөлдсөн үү? Өмнө говьд очиж ер нь олон төрүүлж байгаа байх шүү. Одоо амраа начин барилдаж эхлэх үү 5 сар? Барилдах аа. Тэр багийн барилдаанд бол байгаа байсан тэ начингууд юм уу? Тий. За үзүр төрөний график харъя. Горон аймгийн начин мөнх одоо очроо юм болд. Дахиад бэлэг сайхан чи ер нь түр үзүрсэн тэ. Түр үзүрийн бүхтэл барилдаад байгаа юм биш үү? Энд гэхдээ яг юу те? Ер нь өмнөх өдрийн хүмүүстэйгээ дахиад барилцсан шүү. Бас Батгтагтай 2 төр байсан шүү дээ. Улаанбаатартай барилцсан. Тэгээ бооттой дахиад барилцсан гэхээр чи ер нь өмнөх өдөр тэр чигээр явсан шүү. Тарматаа ялт барилцсан уруу дээр те. Эрдсний хувьд нь ойролцоо болохоор яг ингээд адилхан бас тараадах шиг тий. Тийм болоо. Ер нь 2 өдөр дараалах тэгнэлтэй ойролцоо л очсон. Өөрөө одоо их сайн байгаа учраас хөдөлгөөн болгон өөрт нь мэх болж тэнцвэр алдуулаад болохоор бас арай л өөртөө ихтгэлтэйгээр очиж давуулаад энэ хүндийн төв доортой мас ихтэй хүнийг бас төсөл дээрээс гард тулаад сууц. давуулсан барьсан дээр нь суганд нь сижээд шуудганы барьц авч чадаагүй мó Батмагна зөө. Шуудганы барьцыг авсан бол тэр хутгаа хараа даацтай болно. Дахиад харуулвал за харуулж байна. ингээд давуулцсан. Одоо 100 гар шуудг руу явна. Тэгэд энийг авч чадаагүй авч чадсан бол утгаараа өөр болох байсан байх гэж ингэж харагдаад байгаа. Гарын таталтын хүч нь өөр болоод. Тэгээ шуудаг авч чадахгүй болохоор нэг доход давхар ачиж үзээд тэгээ ер нь давхар ачаавал өсгөр зам мэдэндээ өөрөөсөө өндөр хүнийг ачих юм бол гоё ингэж савж өгдөг. Өөрөөсөө нам юм шаанг нам хүнийг ачихаар бас яг эвгүй байдаг тийм ээ. Одоо өсгөө бол гамбаа гэдэг юм өндөрүүд нэг метр эртээ хүмүүсийг ачихвал гоё байдаг үстэй. Агаарт эргээл явчих тийм. За болцсон уу? За ингээ ерөөхдөө бол барилдаанууд ярьж байгаа. Тэр сүүлд нэг энэ барилдааны дараа сошиал төрөвчлөгээ бодсон шүү дээ. Сүхбат давраг Батмагнагийн барилдаа маань илүү тогтоод их нягтулцсан байна гэж их одоо бүх сууж байгаа хүчүүд дуурмсан. Тэрнээс Батмагнаг их нягтулцсан байна гэж онцлж яриадсан. Энэ дээр та бүхэн явуулт. За анх ярьсан дээр л хөтэй. За одоо нэгт гэдэг нь ер нь бол тэгээд бэлтгэл сайн байгаа. Тэгээд хийсэн болгонд мэх болж байгаа хүн чинь тэгээд хөдөлгөөн бүхэн мэх болоод тэгээд дээрээс нэг тарагддаг л та. Юм тэр чинь чөлөөтэй хөдөлж ирлж байгаа. Тэгэл яг уу Батмагна нач юм бол үнэхээр би зөвхөн барилдааныг хараад арай жоохон залуу байсан бол нарай барил үзмээр санагдаж шít. Хасаа урж байна. Тий. Ийм гоё барилж байгаа хүнтэй чинь гоё барилж байгаа хүнтэй нэг барилж үзмээр санагдаад байдаг тий. Залуу байх ч одоо энэ аврагууд юм нэг сайн барилж байгаа хүнтэй очиод нэг бариад үзэх юмсан гэж бодоод тэр унах давах хамаа гэж барилж үзмээр баруунаар тавиал үзэх. арай л залуу байсан бол нэг барилдаж үзэх юмсан гэж бодоод байдیں۔ Одоо бол яг. Одоо юм болохгүй шүү дээ. Сүхбат давраг маань өөрөө нягт гэж өөрөө бас нэг тийм гоё задгаа мөртлөө нягт хүн тий. Сүхбат тий. Алдаа багтаа. Гол нь алдаа багтаа болчихжээ гэдгийг л чөлөөтэй хөдөлдөг мөртлөө өөрөө бас тийм юм шүү дээ. Нягт гэдэг маань тэгж л хэлсэн баг. Тийм л тэр утгаарлах тий. Авраг өөрөө яг тийм. Тэрнээс бол одоо нягт гэдэг чинь бас ингээд нэг хаширлаад ингээд юм хийхгүй бас нэг нягтраад барьцаал авч өөрөө явж өрөлдөд байгаа мөртлөө одоо бас нэг нягтрах тийм байдал байдаг шүү дээ. А гэтэл бол Батмагна начин бол ийм задгаа хэрнэ. Үйлдэлүүд тий үйлдэлүүд нь одоо механик хүчтэй. Тэгээ ер нь бол тэгээд нас бэлтгэлжилт бүх юм байна да. Тэгээ залуу насны хямар лунда одоо юу гэдэг те гоё байна да очтой.
Ирэх өдрүүд одоо энэ эх 7 хоногийн бас барилдаанууд байгаа. Энэ дээр нэмээд ер нь хин ер нь эргээд барилдаанд ороод зааланд нэг ороод ирээсэй гэсэн бодол байна. Би бол Сүхбат цааныг бас бүрэн төгс аваргыг нэг ороод ирэх юм бахтаа гэж бодох юм. Аварга ер нь судлаа шүү тийм. цагаан сар зүүн гараа авах та. Ер нь бусдууд нь бүгд харах шиг боллоо шүү дээ тийм ээ. Яг л өрөөний өөрийн бэлтгэл, сургуульд наадам зориулал бас л их л хийж байгаа байх л та зүгээр. Нэг харуул тий. Тэгээ Сүхбат цааныг бас олон хүн хүлээж байгаа хөө. Өнгөрсөн жил 24 онд бол бүрэн төгс аварга тун сайн байсан шүү. Наадамд. Ер нь наадмаар харж яхад. Тэгээд л би жаардагтайхтай бүрэн төгс аварга ямар мундаг байна. Тэр хөнгөн байгаа. Нэг өөр болчт юм аа тий. Өөр бас нэг тийм одоо юм нь орцсон гэж ярьдаг ш манайхан ч. Их гоё харагдчихсэн шүү. Тэр хонгодон дээр бол яг тэр хөл тэнцэж гიშгэж буруутчихлаа шүү дээ тий. Бурхан байдороо. Яг өөдөөс нь. За яг тэгээд тэр хайрцаг алдахгүй за би зүүлээ хойно хаях ёстой шүү гэж гарсан бол бас сайн байгаа их гоё хөдөлгөөнтэй хамаагүй гიშгэж байхгүй. Тэгэл гараад ирэхийг бас үгүйсэхгүй шүү дээ. Аврах хүн чинь мундаг шүү. Зарим жилдээ болох гоё дээ. Одоо өнгөрсөн жил Батсуур аваргаас ч одоо нэг дүү гэдэг чинь өнгөрсөн жилийн Батсуур аваргын одоо төрүүлдэг насан дээр л байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд ирэмб сайхан байна тийм. Тэ ирэм сайхан байна. Барууны магнит дээр л зогсож байгаа хүн шүү дээ ер нь бол тийм ээ. Надад бол содномдор жарсан барилдаад байгаа нэг таатай байгаа. Тэгээд зүгээр ч нэг барилдаагүй сайн барилдаж байгаа залуучуудыг бол бас л сайхан зарим нэг нь бол хашрааж штэ. Тэ нөгөө эн чин 40 40 хүн биз дээ одоо төгөл тийм ээ насны. Тэгээ бие бэлдэр ямар гоё байна. Тий. Энэ наснд бие бэлдэр ингэж гоё авч явна гэдэг бол тамирчны нэг хувийн зохион байгуулалт сахилгавт те. Бие сайхан бэлдэж. Энийг бол залуучууд хараад бас одоо биширмээр суралцмаар юм их харагдаж байгаа. Цагаан сараа барилдсан сая 2 3 барилдуу 2 барилдуу. Тий. Тэгээ том золтой мундаг усууч ер нь барилдаа явах тусам бол даваа нь олон болол байх шиг шүү дээ. Чангараал наадан болтол тэгээд бүр л мундаг болох байлгүй. Пүрүүсийн зааныг бас хүмүүс ямар хөө байдалтай байх бол бас аргыг өсч л байгаа тий. Тийм. Одоо бас нэг өнгөрсөн жилийн наадан сууж ер нь огт барилдаа хийгээг байгаа тий. Пүрүүсийн хийгээгүй содомдор жарсан түрүүн яриага бас сайхан гүйцээхэд 2 улсын байр наадам дараалан хасагдсан. 7 дээр нэг 8 дээр нэг хасагдаад 7-гийн даваанд сойр аврагтай хасагдаад нөднөр баяртай. Тэнжлийн наадмаар бол би бас лав шүүрэх байх гэж бодож байна. Арсланг. Жингээ жаахан хассан. Ер нь чивгэрдээ өгөн гэж яриад байгаа да зарим бөхчөөдөө цэмцээсэн юм орж ирж байна. Өөлөх юм байна. 2 жил шараатай гоогоо шүүлэх юм байна шүү тий. Нэрэл одоо яг барилдаанаар л унааг л байгаа юм байна л та тий. Улсын юм байна. За ингээд улс амьгийн алдар цолтой хөгчүүдийн 2 барилдаа амссан. Энэний араас бас чансаа маань хэрхэн яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг харцгаая. Хангаа аврах хэвээр л юм байна тий. Тийм байна. Магна 2 лөө, Элзий 3 лөө, Локкерл 2 оноо 4 рүү өсгөр байранда. Амар сайхан ч одоо ихний 10 байхгүй. Бас 9-р хувьд байгаа бох тий. Бямбатхан маань хойш явцсан. Нэг орж ирээл нөгөө барилдахгүй болохоор тэгээд хойшоогоо шидэгдэд байна л да. Тийм байна. Орхон баяр 8 дээр. Батмагнач ерөөсө 100 оны зөрүүтэй болсон ба ш тааврахтай. Тийм байна. Төлцөө Батмагна 50 оны зөрүүтэй. Энэ 3 үе бол их ойрхон юм ба ш. Тийм байна. Наадамд өгөхөд бол 10,000 гараа явчих нэ. Тэгэх нь нэг барилдаанд төрүүлд хэдэн оноо лээ? 500 байдаг юм уу? 1500 гэлөө? 1500 чинь 256 байсан. 128 бол 1000 оноо. 1000 оноо. Тэгээ энэ хоёрын зөрүү өндөр байна гэж хэдүүл яриадсан шүү дээ. Локкерл өсгөө нэг төрүүлгээд тэгэл үрдээшээ бас боломж байгаа л юм. 10,000-аас дээш гарах юм байна. Энэ донд тэгэл 98 оноо 3 юм шүү дээ. Тийм. Орхоо
Өсгөө лавга гэл. За Чансааны хувьд иймэрхүү өөрчлөлтүүд орсон байна. Бүр ингэж дэлгэрүүлж үзхийг хүсвэл та бүхэн дивжин цэгийн мен рүү орж Чансааны бас оноо болон хэн эдгэр байд яваг бол бүр дэлгэрүүлж харах боломжтой. За дараагийн булан бол энэ бүх хинбэ гэдэг булан байна. За өдрүүлийн зүгээс илтгэсэн байна. За Гарапка хамтаарай. Тэрээр Монгол бүхий өргөнд болсон улсын цолтны барилдаанд 28, аймгийн цолтны барилдаанд 3, нийт 31 удаа төрүүлжээ. Мөн улс аймагт анх төрүүлэхдээ аймгийн арсан цолтой байваа гэж. Мондгоо тэнийг бахан дээ тий. За Батулзын хавцаа байх уу? 31 гэхэр ч одоо тийм ээ. Юу заална. Хангаа аврагч нь болохоор аймаг зэрэгтээ олон төрүүлсэлтэй. Батулзын юм бохоо. Батулзын заал юм болов гэж бодож байна би. Сүүлийн төрөвтэйгээ. Аймаг зэрэг дээр цөөхөн төрүүлсэн баг шүү. Өсгөөд юм. Одоо тийм баг та. Мондгчуулын 30-аас дээш 28 ч одоо тэгэл нөө бүрэн төгс авраг өсгөөр авраг мавраг л зэндааны мондгууд л та. Одоо 28-аас ч одоо хангаа авраг өдөр ч одоо 30 гараа явчихсан уу? 30 гарсан. Тэгээ Сөхөт авраг гэл тоолго цөөхөн хүн бил дээ. Хангаа авраг чи өсгөө аврагын амжилт зэрэгцсэн байсан сая баг илүү гаруй яв. Цагаан сараар зэрэгцэжсэн байна. Санжаадан буурчууд хэдэд юм. 25 6 байд юм уу? Тэр өгсөн байх та. Хаас л олон төрүүлсэн шүү. Тэгээ санжаа аврагчууд аймаг зэрэгт олон л доо. Толон аймагт төрүүлсэн. Санжаа авраг төрүүлж үзүүгээ ганцхан барилдааны ерөнхийлөгчийн цом гэсэн. Цуврал барилдаануудаас. Тийм хоо цагаан сараар. Улс Монголын барилдаанд хэд төрүүлсэн? 4 5 төрүүлсэн. Тийм байх. Хоолн төрүүлсэн шүү дээ. Төрүүлжлээ гэсэн. Генес төрүүлсэн. Батулзын аймаг зэрэг цөөхөн төрүүлсэн гэж мэдэн шүү. Тэр юунд хамгийн анх аймгийн харцаг байхдаа нэг төрүүлсэн мөнгө ахтаа үлдээд. Замын үдийн нэг ойлтчод хэдэн оны хавар юм бэ? Улс аймагт анх төрүүлэхдээ аймгийн арслан золтой төрүүлж ирсэн. Тэгээ шишиг барилдаанд төрүүлж залбоотой үлдээ тий. Тэр мөн бохоо. Батулзылах. За. За хариултаа хамтаарна. Энэ бүх юм бэ. Монгол Улсын зам баяр хүүгийн Батулзын зам маань. Сая өнгөрөх амралтын өдрийн нэм гарагт төрүүлсэн 31 дэх төрөг авсан биш үү? Тэгээд сумын зааны төрүүлсэн орсон юм. Хороог байвал 32 болж годоо натгач. Өргөнд бол сумын зааны 13 оны хаалтанд төрүүлж байсан шүү дээ. Улс аймагт 28 юм байна тий. Бүх өргөний 32 төрөг өгдөг юм гайхалтай. Өсөөхөр нэг төрүүлсэн. Улс аймагт уу? Тий. Мэдгүй. Өөр тавар байгаа юу? Өөр баг. Аймаг зэрэгт бас нэлээд төрөв бий дээ. Тий аймаг зэрэгтэн 3 төрүүлсэн. Би ч бас аймаг зэрэгт нэг олон барилдаг шүү дээ. Тийм баг. Тэгсийг л нач болцсон. Пасендар цаантай 2 ч үлдчихсэн баг тийм ээ. Өсгөө анх Эрдэнэ очир багш дээр самжуудаа хэрэг болгонд. Би ч болгонд тийм болгонд нэх байгаагүй зүгээр яг би энд ирчээд нөгөө болгоноос очир багш дээр очиж бэлтгэлээж гал самжуудаагийн тэмцээнд ордог гэсэн. Тэг биш 8 дугаар төгсөл хот ороод ирсэн шүү дээ. 39. Тэг 39. Чингэлтэй дүүргэн бүх. Чингэлтэй дүүргэн бүх гэл. Тэгээд нөгөө хамгийн анхны улсын авраг одоо тантай танилцчихсэн тэр гой болтой. Улсын авраг шүү дээ. 21 он. Шагналын онд. Адиах хэд төрүүлжсэн зааланд? Би төрүүлээгүй. Яаж би төрүүлж чадах. Тийм үү? Тийм. Ангаах дараалан төрүүлсэн. Ангаахын барилдаанд. Аймаг зэрэгт бол хэд гэдэг байна ба? Аймаг зэрэгт 10 орчим төрүүлсэн баг. Улс аймаг төрүүлж чадаагүй. Эднэрийн үеийн аймаг зэрэгч нэг ангаахын зааланд болдог барилдаа л да. Хөөргөнд огч цол авцсан бусууд байна. Барилдаан зохиогддог тоон ус харьцангуй арай цөөн байсан гэж байдаг тийм. Улс аймаг бол одооныхаас л хамаагүй цаан л дээ. Тийм. Аймаг зэрэг нь бол олон шүү. Одоо бол олон бол 7 хоног болгон байсан. Тэгээд 7 хоногийн заалан тий. 20 30 барилдаа байсан гэдэг үсэн. За Батулзын зааны талаар бас өөр өөрсдөө бодлыг бас сайхан ярил. За деп бол. Гэхдээ одоо тэгээд жигссэн байна. Яг л ид одоо тэгээд өөлхөм гүйл байна шүү дээ. Сууртай, бяртай, мэгтэй. Тэгэл улсын наадамд одоо хаач хурж барилдахаар л байна да.
Тэгэл тэр өдөр одоо тэр бүхэл юм жигдэрх юм бол одоо төрүүлчих болохоор л харагдчих шүү дээ. Өдөр гэж айхтар шүү те. Одоо заалны барилдаан, тентхийн барилдаанд барилсан. Өнгө. Өөрийгөө за одоо нэг муу байгаа даа гэж бодгол заалан дээрэл сонин шүү дээ. Бараг одоо нэрэ зогсож яхад гэж бодлоо яриад яг хуу одоо тийм ээ. Нэрэ тиймэрхүү тохиолдлууд байдаг хүмүүс ингээд за одоо биш нэг таархан байгаа даа гэхэд хүм нэхээ гэдэг унагдаг. За өөрийгөө бас сайн байгаа гэж бодно шүү дээ. За бэлтгэл сургууль бэлтгэл дээр очиод үзсэн. Нөгөөдөлийгээ хаяал. Баахгүй нэг давхгүй. Нэг юм даваа нүүлээ үзэж унана. Санал тэр өдрийн бас юмнаас шалтгаалдаг юм шиг. Ам авалт гэж нэг юм байна. Урьдчилан 23 онд бол Батүлзээ бол жоохон буруу ам авсан санагддаг шүү дээ. Уган байрыг авсан шүү тийм ээ. Буруу авсан. Амаа зөв аваад тэгээ барилт бол одоо 2 жил дараа л нодон ч үндсэндээ бас бороотой нөгөө нойтон зөвлөгөн дээр чинь бас асуудал болсон шүү дээ. Ам ер нь бас үнэн баг шүү. Тэр 22 онд Батунсанбуугийн гайгээ 5 дараа авдаг өөрөө бол дараанаас буруу ам болчлоо гэж ярьж ирсэн гэдэг шүү. Их сайн байгаа хүнийг 5 дараа аваад их барилдсан. Тэр бас дараагийн давнууд нөлөөлсөн гэж ярих юм бэлээ. Тэгэхээр нэрэл бас адилхан хэлээр ам их чухал байна. Ялангуяа 5-ын давааны амыг ер нь яаж авахаас 5-6-гийн даваан дээр нь яаж барилдахаас түр өөх юм бас барилт амард юм шүү. Тэр хоёр дээр одоо ямар барилтаа хийх вэ? Энтэй барилдах уу? Яаж ухаалаг барилдах уу гэдгээс. За Батүлзээ зааны хувьд энэ жил бол ер нь урд удаа жилүүчээр зааланд орж ирэл үйл аварга машиндаа л төрүүлэл явцдаг байсан. Нодон болох олон төрүүлсэн. Энэ жилийн хувьд бол зүгээр их хөнгөрүүлээд, доороос нь эргэж сөргүүлээд сэргийх мэхт явж байгаа юм болов. А дээр нь нэмэгдээд учиргүй их тийм үзэгчдийн нөгөө нэг юм стресс дарамт гэх юм уу тэр юм арай бахтай байж бас магадгүй юм гэж бодсон шүү дээ. Тэгэл хүмүүсийн чинь одоо энэ төрүүлнэ гэж байнга яриад гарч нэг одоо сэтгэл зүй явж яхан дараа стресстэй шүү гэж. Тийм зүйлээр энэ жилийн үед дараа гайгууч байж магадгүй юм бол гэж санагдаж байна. Яг надад чинь санал. Анхаарал хандуулах хүн бас арай олон болоод өөрөө бас заалж жигдрүү хуваарлалтай байгаа тийм. Тийм байгаа жил бас хүн сайн үздэг тал бий тийм ээ. Тэр нөлөөлж магадгүй л. Өсгөө зам барилж үзчихсэн. Үзчихсэн. Батүлзээ цол авснаас хойш барилж үзээгүй. Би аймгийн цолтой вахтанд барилж ирсэн. Барилж үзэж байсан хүний зүгээс ярихад. Өтгөд аймгийн хартцаг байсан би ч бас тэр гайгүй л байсан шүү дээ. Унсан шүү дээ зааланд. Чин нэлээд том барилдаа байсан мах шүү. Юу лээд цагаан сар байлуу. Нэг унсан. Аймгийн харцагт их сайн байсан л да. Бүтэн жилийн аймгийн харцаар барилдаад аймаг цогт гарч төрүүлээд анх төрүүлсэн хүн шүү дээ аймгийн харцаг цолтой. Талцаач нь тэгээ сайн байсан. Тэрнээс хойш байд юм аймгийн харцаг төрүүлсэн. Байгаль та улаан бууж дамжин зүрэнгийн мөрөдөр чинь байгаа шүү дээ. Өөр хэдэн хүн би хоо. Аймаг цэргийн цолтой өгчүүдийн барилдаанд ч бас гоё болтой шүү. Одоо харцангуй цөөхөн болоод байгаа шүү нэ. Аймаг цэргээр нь цөөр шүү дээ. Энэ жил ч одоо нэг 4 үйс юм. 3 үйс юм. Улс аймгийн цолтой өгчүүдийн барилдаанд ч мундаг их болж шүү. Хуучин улс аймгийн цөөхөн аймаг цэрэг нь бас олон байдаг байсан шүү. Тийм бахи та нарыг барилж байхад бол тийм. Тэр Батүлзээ зам дээр нөгөө үзэгчд ингээл ярьд ш. Тэр хүйдлээд цолыг нь өгөх байсан, өгөхгүй байсан, одоо өгчөөсөж гэх юм уу. Иймэрхүү яриас мерсэр ингэж гарч ирдэг. Энд дээр өөрсдөө яг ямар бодолтой байдаг хөө та. Тэр үед тэгээ тухайн жил ч одоо улсын баяр наадам хийгээд бас төвхтэй байсан л да. Одоо наадам гэхээр л хорждог. Нөө жагсаал цуглаа хөдөлгөөн янз юм болоо тэгээ аль талын их олон нөлөөлөл байсан л баг. Яагаад ч наадам хийлгэхгүй байсаар болдог л харагдсан шүү дээ. Тэгээ одоо магадлалч тухайн үедээ бас л нэг арай боломжит хуулийг сонгол. Одоо наадам гэдэг нэртэй болохоор болохгүй болчихсон тэр жилч маш хэцүү байсан шүү дээ. Тэгээ одоо хөдөлгөөн одогт нэг 512 их юм барилдаа хийгээд. Тухайн үед бол би дэмжиж бас пост юм оруулаад бас хүмүүс нэтрийг л явж лээсэн. Одоо бас жага алс суур болоод хэцүү л болчих шиг болоо тийм ээ. 5 жил болчлоо. Тэгээд уг нь бол тэгэл яг л наадам шиг л явсан шүү дээ. Бүх юм л одоо шинжилгээ юм авсан. Залуунууд ч даага хогсон дээ. Тэгээд
бас бөхчүүд мундаг чансаатай барилцсан шүү дээ. Ер нь бол бүгд л ирж барилдаж байсан. Тэгээд 5-д авсан, 6-д авсан бөхчүүд нь бас сайн бөхчүүд өрөнд авч байсан. Тухайн өдөр нь бас цол мөл өгчөөс гэж бодсон. Ер нь бас тэн цол авсан бөхчүүд ихэнх нь бас нөхөл авлаа л да дараа нь тийм ээ. Мөхчээр бол төр бол бас авч байсан. Нямаа бас цол авсан баг тийм ээ. Инх амгалан авсан гэл ер нь бол бүгдээрээ товчсон юм байна тийм ээ. Төлцөгийн цолоо ахиулсан. Ахиулсан юм байна тий. Заам болсон гэл угнаа бас цол авсан. Цол авсан. Ер нь уг нь бол өгчмөр юм бол гэж бодогддог байсан шүү дээ. Одоо ч тэгээд бас жаахан цаг хугацааны 5 жил болоод юм болчлоо доо. Хугацаа бол нэлээд явцсан. Тухайн үед адиах өсгөх ямар бодолтой байв тэр үед. Яг одоо тэр үед бол одоо бүхий холбооны зүгээс магалжив тэргүүн төр бол ер нь цолын нөгөөлөх гэж бас нэлээд үдсэн шүү. Нэлээд оролцсон тэгээд бол болоогүй. Одоо энэ талаар ярихаар бас нэг маргаан дагуулсан сэдв шүү дээ. Тэгээд ингээд талцаа явждаг болохоор одоо тэрийг заавал ингээд нэг ингэх байсан, тэгэх байсан. Хэцүү. Наадам ихэд маш хэцүү байсан. Яг морь бол нөгөө одоо ярих нь бас улсын 3 уралдаан бол болцсон шүү дээ. Тэгсэн цолоо Дорнод аймагт болсон, Сэлэнг аймагт болсон, Хавд аймагт бол 3 бүс бол хийгээд энэ 3 бүсийн амжилтаар бол вэшнэр бол цолог авсан. Шагаа бол аваагүй юм шиг үлээ тийм ээ. Тэр үед сур авсан юм уу тийм? Сурч бас аваагүй юм шиг. Нөгөө цуглаал болцгооцол юм шиг үлээ л тийм. Тэр чинь бас эн чинь бөөгнүүд эхэлж хөтлөхийн төрөө хийсэн ч тасгаар харцсан. Тэгээд бүхэл нэг жаахан тэгчлээ гэл. Улсын баяр наадмын морин уралдаан бол байхгүй. Тэгэхдээ улсын бүсийн уралдааныг бол 3 бүс хийгээд 3 газар хийгээд бол цолоо авцсан. За барилдааныхаа хуваарийг харъя. Одоо энэ 7 хоногт мөн 3 барилдаантай байсан. 3 барилдаа. Нэг нь бол дууны гала концертанд баасан гарагт юм байна тий. 7 нийслэлийн аврагчлал бол 3 эсрэг 3 багийн барилдаа. 10 насан туршийн начингийн нэрмжт Сагил сумын 100 жилийн барилдаа. Бас байшин өндөртэй барилдаа гэсэн мөх шүү тий. Үзэгчдээс автомашины суулаа гэсэн харагдаж байсан. Улсын начин болоод 20 жил болчихж байгаа юм байна шүү дээ тий. 2005 оны начин. 5 оны начин гэхэрч Алтан жолоо группийн нэрмжт Арслан золны хүндэтгэлийн барилдаа. Нэм гарагт. Хожинч одоо Улаанбаатар сонины нэрмжт барилдаа гэж том барилдаа болдог. Сүүлийн нэлээд олон жил Алтан жолоо групп. Сүүлийн хэдэн жил Алтан жолоо хийж байна. Арслангийн барилдааг хийж байсан. Одоо энэ цолны хүндэтгэлүүд анхны барилдаа нь. Тэ? За бараг тийм баха. Хүрлбаатарга хамгийн анх санаачилж улсын Арслан золтонгуудын барилдаа Үржингийн Хүрлбаатарга санаачилж хийж ирсэн. Тэрнээс хойш одоо энэ 20 хэдэн жил болсон. За тэгээс сүүлдээ заануудын эрдэмтэд аваргуудын 30 жил бол ингээл 30 жил болсон юм байна. Болцсон баг. Болсон. 95, 92, 3 онд хийсэн баг. Тийм баг. Заануудын барилдаа ч бол 97 оноос юм байна. Тэгээ эрдэмтэд анх хийсэн үү? Тийм байх шүү. Отхон билүүгүй байхтай. Тийм. Сумын газар зааваргач заан золтой отхон заан гэж очижсэн. 97 байна л да. Хамгийн оны заан тий. Тийм. Хамгийн ихний заан гомбо тавахгүй гэдэг автобусноос гомбо тавахгүй хөлж байгаа араас нэг 90 байгаа хамгийн зүйл сумын аварга уужирч ирсэн тэр. Хин төрүүлсэн байна. Синдэ байсан. Хоёр төрөлтэй болсон уу? Синдэ байсан. Анхных. Сүүлдээ начин золны хүндэтгэлийн барилдаан гэдээ бас хийсэн тий. Тухайн жилийн шинэ начингууд нь ивент тэгээд идэг. Тийм барилдаан байсан. Харцах чинь энэ жилээр өнжсөн юм уу? Жимийн барилдаан 1 сард идэг байсан. Гард ч юм бас тангаараа барилдаа. Дархан аврагын хүндэтгэл гэж мят хийх гэж өгсөн баха. Тийм байна. Аврагуудын барилдааныг хийдэг байсан. Одоо дархан аврагууд гэдэг сая аврагуудын барилдааныг хийсэн учраас тийм юм байна. Дархан аврагуудын гэж хийж явах шүү. 5 сард хийх юм шиг үлээ. Энэ 5 сард дархан аврагууд өгсөн байна. За тэгвэл бид бүхэн бас энэ 7 хоног бөхөр амьсгалсан л ийм 7 хоног болох нь 3 эсрэг 3 барилдаан болох нь дуулаачдын тэмцээн маань гала тоглолттой ихэн тэгээд амралтай 2 өдөр улс аймгийн алдарч цолтой 2 бүхийн барилдааныг хамтдаа хүлээн авч үзгэнэ. За ингээд бүхийн өрөө нэвтрүүлгийн 10 дахь дугаар энэ үрээд өндөрлөж байна. За өнөөдрийн нэвтрүүлгийг хамтран хөтөлсөн улсын үндэсний бүхийн улсын тайлбарлагч үндэсний бүхийн спортын судлаач Наранбаатар ахтай баярлалаа. За өнөөдөр нэвтрүүлгийн урилгыг
хүлээн авч оролцсон Монгол Улсын зам мөнгө сайхны өсөх 2, Монгол Улсын гавьяа тасалжуулагч Монгол Улсын хачин бүдээ газрын Адиаху багш нартай баярлалаа. За ингээд эрхэм мөндөд үзэгч та бүхнийг Монгол бүхий босоо цагаан ямар өнөг дэвэрж явах болтугай бүхий өрөө нэвтрүүлгийн 10 дахь дугаарыг хүрээд өндөрлж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Mobicom Corporation энгийнийг ухаалгаар соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани үргэлж өдөө Апу компани Supreme аккумулятор уг найрамдах Солонгос улсын номер 1 аккумулятор үйлдвэрлэгч Seban Global Battery компани шилдэг бүтээгдэхүүн Supreme аккумулятор автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан Монгол орны эрсдэс цаг агаарт ашиглах төхөөрөмжтэй бүгд асаах чадвар өндөр хэдэлгээ удаан эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн Монгол орн даяар Шунхлаа компани бүх салбараар нийлүүлж байна. Дуусшгүй эрч хүч Supreme аккумулятор Rio Tinto Group-ийн олон улсдах үйл ажиллагаанаас танилцуулж байна. Улимж тээвэрлэлтийн Дампер бомб. Rio Tinto Group баруун Австралид 74 бомбтой. Эдгээр бомбоос жилд 330 сая тонн төмрийн хүдэр шингэрүүлсэн байгалийн хий. Давс зэрэг түүхийдийг Япон, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй орнуудад нийлүүлж байна. Бомбоос 250 орчим хөлөг онгоц тасралтгүй тээвэрлэлт хийж хүндрэлтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Rio Tinto гэр бүл хайртай хүмүүстэйгээ цаг хугацааг тэмдэглэж үн цэнтэй мөчүүдийг бүтээе. Хамтдаа бүтээсэн дурсамж бүхэн сайн сайхан цаг хугацааг бүтээдэг. Аж аргалтай амьдралын гол орц Тэрэл Цэлэнг брэнд. Rio Tinto Group-ийн олон улсдах үйл ажиллагаанаас танилцуулж байна. Дэлхийг хэрсэн тээвэр логистикийн систем. Ашигт малтмлын далайн тээвэрлэлтээр дэлхийд тэргүүлдэг Rio Tinto Group нь баруун Австралид 17 хөлөг онгоц эзэмшиж, жилдээ 230 онгоцны флотоор бүтээгдэхүүнээ дэлхийд дахинд нийлүүлж, хүндрэлтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Rio Tinto гар утсыг Монпейгийн хамгийн уян хатан лизингийн нөхцлөөр авах боломжтой боллоо. Монпей лизинг. Монпей. Үнэний 100% цэвэр сүү, дээж сүү. Детокс ус нь утаанд хорцсон идэрхтнүүдийг тань хорвоожуулж халамжлал. Venu Detox. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлаа компани Rio Tinto Group-ийн олон улсдах үйл ажиллагаанаас танилцуулж байна. Бүрэн автомат төмөр замын систем. Rio Tinto баруун Австрал дахь төмрийн хөдрийн 17 уурхай 4 бомбыг холбосон 2000 км төмөр замын системтэй. Тус бүр нь 2.4 км урт бүрэн автомат галт тэргээр тээвэрлэж, хүндрэлтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Rio Tinto нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани нэвтрүүлгийн хамтран ажиллагч дээж сүү монголчуудад зориулав. Хэлбэр байлаа. Монпей